За. Энэ гоё амт юм бэ? Арай чихэрлэг юм байна. Жохон чихэрлэг ч юм уу. За. Украинд бүр амар шааж байна тий. Хэвста. Юу болоод. Тань. Сүлдээ бүр донтчлоо ш тэгш аахгүй. Бичлэгнүүдийн үзээд ерөөс байнга ер нь юу болж ийн байлдаа нь амар тийм юу дайм болж байна тий нэг юм. Сошиал дээр бас бичлэгнүүд нэг тавигдчих. TikTok дээр буутай зэргүүд бүжиглээд стори хийцээдэг шатстэйс. Хин илүү TikTok хийхаараа байлдаа шаа. Тэгсэн ерөнхийлөгч нь байнга Instagram дээр стори хийгээл тэгэл хаштаг moderated мэдээ авах бас нөгөө нэг фильтрүү мэдээ авахыг бодлохоор шууд яриа л юу болж байгааг шууд арт түмэнтэйгээ шууд тэгж харьцаж чинь тий. Трампаас хаашаа нэг ерөнхийлөгч нар fucking social influencer-ууд болоо шаа. Бүх дээр нэг юм постлаашаа, өдөрт нэг юм постлаашаа. Хамгийн ихнийх нь юу Обама байсан юм шүү. Обама бол сошиал медиа тултал ашигладаг байсан. Обама Медиа персон. Тэр үчин гэхдээ нэг амар хөгжөг байсан юм шүү. 2008 онд гээд. Одооных шиг те яг ингээд амьдралд нь болж байгаа бүх үйл явдлыг сториддаг байгааг болохоор. Баг багаад баасаа стори холгоо Наач баг биш юм шүү. Би нэг 2-7 хоног үлээ би нэг гайдаар явчихад ирсэн бохгүй юу. Тэгээ соёл иргэжлээс тасарсан, нүүр хар болцсон, хүсмэс ширэлдсэн амар бистэ орж ирсэн бохгүй хотод. Акцент суугаал. Тэгэл яг гүүр даваад явж исэн. 151 гүүр даваад. Тэгэл ингээл цоо явж исэн чи дээгүүр ингээл хоёр байлдаар нэгс. Тэгэл явдаг бохгүй юу. Би тэгэл амар хайхал. Бистэ нөгөө хятад жаваад ирчихлээ. Бистэ нөгөө нэг хятад юу орсод нэг хүмүүс ороод ирчихлээ гэл. Тэгэл нөгөө нэг таксиных нь ах нь амар 50 явал. Би бүр та ягаад сандрахгүй бай гэшаасан чинь нөгөө нэг наа чин орсууд нөгөө нэг парадын зориулаад онгоц явуулсан гişээд. Тэгээ яг нэг тийм нэг байнгын нэг тийм айцтай байдаг хөхгүй юу. Хятад юм уу Япон гişээд орс ороод ирэхгүй тэгээд гэсэн чи Украин одоо ингээл ясах болоод шаалгалж эхэлж энэ да теста. Өшиг тэгэл дандаа нэг юм чамаатай ярьдаг байхгүй юу. Ингээл би энэс амар айдаг. Ятуу ч юм уу ингээл орсууд нэг өдөр ингээл танкер дайраад аваад ингээл тэр үед нь би хэлчихгүй юу штэ одоо 21-р зуунд тийм байхгүй штэ тий. Ингээл одоо үед олон улсын organization байгаа. Аюулгүй байдлаа ингээл хангах ингээл талаас нь ажилдаг гээл. Тэгсэн чинь яг өнөөдөр яг бод кейс дээр Украин руу бурлааж идэг шээ тий. Зүгээр л дайраад ороод ирсэн. Тэгэхээр төвшгийн тэгж айж байгаа шиг тэгж ороод ирэх боломж бол амар байгаа байхгүй. Ер нь яг нөө ягаад дайрдаггүй гэхээр энэ хоёр нөгөө нэг хурш хоорондоо яг ингээд Монголын тал дээр яг тохиролцохгүй байгаа нь яг бидний хамгийн том одоо юу юм бэл хамгаалалт юм байна тийм. Энэ хоёр яг тохиролцоол дийл хийчих юм бол ер нь бол окей ингэж хуваая тэдгээр өргөөр дастаад авчий гэдэг юун дээр тохирцол юм бол ер нь гэхдээ тэр нь гоё тохиролцохгүй энэ хоёрыг хооронд нь ингээд жоох юм яг дунд нь ясаах ч юм уу тийм байдлаар бас байх нь бидэрт ашигтай юм л. Тэгээ бас нэг шалтгаан нь ингэ сонсч ирсэн. Одоо Орос хятад хоёр шууд хилчих юм бол Орос хятад хоёр ингээд хэдэн мянган километр ингээ хиллэх нь ингээ хилийн конфликт үүсэх үндсэн болох учраас тэр хоёр улс ингээ голдоо юм buffer зонтой байгаа нь ингээ зорилгоор Монгол улс байгаа гэдэг нь амар өрөвдөлттэй юм шиг те. Тэгээд тэр азтай байгаа бас нөгөө тийм хилийн нөгөө нэг яг дунд нь авчигдсан нэг орон байхгүй бол нөгөө нэг одоо Сибирь байлаа гэхэд Сибирь одоо юу яагаад хилээ босгоод тийч нөгөө мантин их гэж асрын хөрөнгө орно шүү дээ. Хоёр талд хойлонд тэгэхээр яг заавалчгүй нэг Монгол гэдэг бас байхгүй бол. Биштэй. Яаж цагаан хэрмийг нэр цэргээр хангадаг байсан. Теста. Байнга цэргээр дээр яг бодоодсэн чинь тэндэн байнга цэргээр хангахгүй хаа. Яг тий. Харж байгаа л те за тэр хоёр ирэх байх гээл. Тий. Тэд нар чинь нөгөө нэг юу яадаг гэсэн чинь одоо жишээ нь алтан улс ч юм бол яг Монголтой шууд юм хилийн нөгөө нэг асуудал үүсэхгүй тулд одоо шууд тулгархгүй тулд хооронд нь дандаа алцуулдаг тий. Тэгээ тэр нөгөө нэг тэр голомтонд нь ингээд асуудал үүсгэж байгаа юм бол дотроо асуудалтай байх юм бол тэр улс чинь ингээд манад талаа болохгүй тий. Тэгэнгүүт яг Чингис хаан гэж нэг
хүн те гарч ирээ яг ингээд асуудлаа шийдчихэнгүүд нөгөөх нь нэг олон улсын асуудал болж эхэлж байгаа те. Matt Damon-ы тоглосон кинод ч ямар нэртэйчлээ нэг. Great болоо. Тэрэн дээр зүгээр бид динозавр болсон шилждэг шээ. Тэр ихтэй монголчууд үүдэж штэ. Тийм байдаг л да тийм л дээ. Тий, нэг Морьтой нэг юм монголчууд биш ахаа те. Тий, нэг хідэн халзан нэг өртөлтэй стакууд гарна штэ. Дээрэмжтэл гişээгээд байдаг. Динозаврууд далуулчдаг бандитууд гişээгээд тий. Тэр бас тэндээс Matt Damon байгаа шүү. Matt Damon тоглосон хамгийн том хятад боог. Цэргүүд нь хасар өнгөлөг шатглаа. Янз бүр уцтай. Flamboyant fucking RuPaul's Drag Race шатсан. Тэгснэ тэр амар тэнийг юм тэр дээрээс ингэж өсөрч байлддаг хүүхнүүд нь явж унтахгүй шатсан тий. Доошоо ингэж юугаар гүгэд өсөрч ундаг нэг зоогоол үхэж шатаа. So fucking stupid. Йоо, тийм Холливуудын кино хийж байгаа дайректорууд нь юу бодож идэг болдог шээс. Йоо, хятад юм зарах гэж л бодож байгаа шүү дээ. Тий, хэдийн зах зээлд гоё яах вэ та гэх. Obviously мөнгө юм байна л да. That sweet pinky wine те. Одоо гарч байгаа нөө бүх кинонууд баг хятадын зах зээл зориулж хийгдэж байгаа. Тэгэхээр нэг тийм сүртэй киноны анги болох. үзэл бодолтой байж болохгүй те яг нэг юм дундыг барьсан. Дөрүүд нь ч гэсэн яг нэг тийм хитрхи комплекс байж болохгүй те. За кино тэгээд Украин ярьжсэн зүгээр кино ярьж. Орос Украин руу дайрах нь зөв юм уу? Буруу яагаад зөв биш шүү дээ. Зөв биш те. Өөрсдийнх нь хувьд ч ер нь бол жоохон ашиггүй л юм болчлоо гэж хараад шүү дээ. Яагаад тэгвэл одоо ингээд бүр дэлхийн нийтээр Орос гэж ихсэж шүү дээ. Ер нь бол агрессор гэдэг тийм нэг дүрд орчиж байгаа байхгүй. Украин бол өөрсдөө хамгаалж байгаа гэдэг юм дүрд орчиж байгаа байхгүй те. Яг одоо чинь нэг гэртээ ингээл байж байгаа л дүү мөгөө ойлуулчихгоо яг те. Яг л өрөвдүүлээл ингээл ээж аваад өрөвдүүлдэг штэ. Яг тийм нөө дүрд ороод. Гэхдээ яг хаа яг ялчгүй Орос дайрж орсноор өөртөө буруутай. Тийм ягаад тэг шийдэж болов нь бол нөгөө имижийн хувьд дэлхийн 2 дугаар дайны дараагаас бол Оросууд яг нөгөө нэг баатар те. Жохо victim role тоглолцсон те. Тэгээд тэг германууд л муу Оросууд сайн гэдэг яг нэг юм тийш зураг хүмүүс цуулгацсан байсан. Одоо тэг эсэргээрээ шааж байгаа байхгүй тийм. Яг хүйтэн дэний үеэр Орос ч ингээд хараад бөөн хүчээр ингээд коммунист болгосон баффер улсуудтай байсан шүү дээ. Зөөлөн Монгор гэл те. Зүүн Европын. Тэгэл тийм улстай байгаагаа ингээд яг зөвтгдөг. Тэгвдэг ганц шалтгаан Герман дахиад бид нар рүү дайруул яах юм бэ? Тийм болохоор бид нар Германы нэг хэсгийг аавна, Берлиний талыг нь аавна, энийг ингэн тэрийг тэгнэ гэл. Одоо бол тэгж чадхаа болчихлоо. Тэгээ яг түүх үндэс угсааг нь ярих юм бол Оросуудын яг үндсэн газар нь Киев юм шүү. Яг Орос хүмүүсийн угсаа үлсэн газар нь одоо нэг өсөндөө тэр зүүн Европ л ер нь славян хүмүүс. Бид нар Монгол байгаад хар өрмийг ингээд нэг газар алдсан байсан бол хар өрмийг авах гал бас нэг юм хийхэл байх та тэгээ бодвол actually би маш за зүгээр Украин юу байхгүй юу? Украин чинь анх яг Украин чинь Понтекстэй тал нутаг тэгээд скитүүд амьдэрдэг гэсэн байхгүй юу? Нүүдэлчэд. Тэгээ бас монголчуудын нэг өгдөөцийн нэг нь шүү дээ. Скит гээд Scythians гэдэг. Тэгээ Амазон гэмтээчүүд гэл морьтой грекүүдтэй байлддаг байсан. Тэгэхээр яг ориг яг газар нутг нь бол яах 30 секунд л ярьж славик хүмүүсийнх биш. Тэгээд сүүлдээ славик хүмүүс тэр газрыг колончлоод Киевийг байгуулад ер нь бол гоё шаасан юм байлээ. Тэгээ Киевийн тэр хүмүүс украинчууд тэгээд Оросууд бол бие биендээ culturally дургу. Ягаад гэх юм бол Орос гэдэг тэр ойлголт чинь монголчууд Алтан ордын улсыг байгуулснаас хойш гарсан. Москва ч нийслэл байгаагүй байхгүй. Москов гэж жижигхэн юм сүүлд үүдэг байж байгаа. Тэгээд бид нэр тийм босгон байсан баг тий. Бүүдэг. Тэгээд тэр тосхныг ингээд татвар цуглуулдаг цэг болоод хөгжсөн байхгүй. Тэгэхээр яг нөгөө нэг Киев ингээд power center байж байгаа биднэрт эзлэгдээд Москов ингээд power center болгоод жишээ Киевийг хаанаас үүссэн гэсэн бэ? Гүг би Киевийг хаанаас үүссэн? Киевен Рус гэл. Киевен Рус. Би Рус гэдэг чинь угаасаа викингүүдээс гаралтай шүү дээ. Тийм тий. Тий. Славян нөгөө юунууд ч нэг тэр түүхийн зөөр үзэж байгаа. Яг би зүгээр өөрийнхөө ойлгосноор ярьж байгаа шүү. Хоорондоо айгүйх нөгөө нэг алдцдаг тий. Тийм байсан мөлий. Тэгээд нөгөө викингүүдээс одоо Рурик гэдэг тэр одоо угсааных нь доошоогоо тэр заваараа ингээд голоор нь одоо тэр голоор Киевийн голоор урсж орж. Тий, Новгород энэ тэр гэл яг тэр хотуудыг анх одоо яг тэр доошоогоо тэр юу руу энэ тэр хар тэнгис рүү энэ тэр нөгөө юу байдаг том хотууд байдаг Визант энэ тэр гэл тий.
тэднүүсийг бас очиж дээрэмтэх гэж юм уу тэдэртэй очиж хөдөлთა намаа их гэж их доошоо скандинавчууд их явдаг байсан. Тэгж жагаад яг тэр Рурик гээд Олег гэлүүтэй тэр анхны тэр юу н хаадууд нь бол яг тэр хаан суусан юм билээ очиод баахан одоо юм славянууд байхад тэгээд хааны ордон дотор яг юм юугаараа ярьдаг байсан гэсэн одоо тэр скандинав хэлээрээ ярьдаг байсан. Тэгээд сүүл рүүгээ жоохон одоо тийм славянчаад тэгээд юутай нийлээд нэг урд байгаа тэр зүүн Ром те Византас тэр үнэн алдартны одоо тэр Христийн шашныг те Христийн шашныг олж нэвтрүүлээд тэгээд нэг хэсэг бас Рурикууд нь буцаад явсан гэсэн. Буцаад Скандинав руугаа. Тэгсэн чинь нөгөө нэг яг тэрднэрийг байх үед нэг тийм инх тайван тогтчихсан байна л да. Тэр нь байхгүй болоо хоорондоо буцаад славянууд нь алдчих эхлээд буцаагаад өрсөн гэж байгаа байхгүй. Бид нэрийг захираач гэдэг. Энд ирээд одоо инхийг сахиулаач гэсэн байдлаар тэгээд ер нь Рус гэдэг нэр нь болохоор яг тэр одоо энэ усан онгоцтой ингэж онгоцоор ингэж нэг сэлүүрддэг хүмүүс гэсэн утгатай үг гэсэн тийм одоо тайлбар өгд юм лээ. Би яг адилхан сонсч байсан байна. Invited гэж ярьдэн шүү дээ. Урьж авчираад залж Финланд гаралт, Finnic, Scandinavian, Vikings кинонд гардаг шүү дээ. За тийм гардаг. Гэхдээ тэр бол драма шүү дээ. Accurate бол биш л дээ. Fuck. За тэрийг яриач. Шинэ season-ы трейлерыг харсан чинь бахан хар хүмүүс. Valhalla юу? Inclusive, all inclusive. Нэг gender neutral яах гэж байгаа юм шүү дээ. Тийм юу дээр яг Vikings дээр бас тэгдэг байхгүй юу? Тэр чинь яг нөгөө нэг 900-аад оны үед болж байгаа үйл явдал. Яг тэр цуврал дээр нь so fucking starkly accurate. Тэгээд тэр манай нэг хиний Ragnar Lothbrok гэдэг яг тэр түүхэн дүр байдیں۔ Одоо бараг л Viking-ийн Чингис хаан. Тэрний хүүхдүүд амар алдартай. Хаасаг очиж дээр нь тонол хийжсэн лагсток гэдэг байхгүй. Тэгээд нэг нь Bjorn Ironside гэдэг тэр бүр евро араб мараб л. Тэр нэгтэй trader стаас дээ. Үгүй. Сүүлд trader болоод жигийн түүх биш шүү дээ, тий. Мм. Үгүй гэхдээ тэр хүмүүс чинь нэг цаг үед амьдарч байгаагүй гэж л шүү дээ. Би бас Vikings-т нэлээд донтоод нэлээд судалсан. Ragnar бол юм түүхэн тийм домгийн хүн гэж байгаа байхгүй юу? Нэг жоохон домог юм Ragnar-ын тухай юм дуу муу байдаг тий. Яг юм тэр чинь нөгөө нэг юм яасан бичсэн түүх угаасаа одоо юм Викингууд чинь түүхээ бичдэг байсан. Тэгээд яг Bjorn-тай адилхан нөө Achilles чинь яг жигнэсээ байсан байгаагүй мэдэхгүй зүгээр л юу гэдэг. Америкийн зохиол. Юун дээр Английн түүхээс л одоо жишээлбэл Монголын ихэнх эртний түүхийг чинь хятадын түүхээр авч явдсан шүү дээ. Бид яг хятад ингээд chronicle хийдэг те. Sima Qian гэдэг нэг хятадын түүхч одоо бүх хүмүүчүүдийн түүх chronicle хийсэн байдаг байхгүй. Тэгэнгუთ яг викингууд анх англи руу дайрч явахдаа яг нөгөө нэг Английн хойд хэсэгт байдаг жижигхэн монастер руу дайрсан. Тэгээ тэр рекордуудыг цуглуулхлаар Ragnar гэдэг хүн байдаг ч юм уу байдгүй ч юм уу нэг тиймэрхүү юм гараад байгаа хөөхгүй. Гэтэ эхнэр нь ямар ч гэсэн ингээд юу заяа. Эхнэрийнх нь ээж аав хоёр нэг нь болохоор Sigurd нөгөөх нь Brunhilda гэх нэ дандаа нүдийг тийм бүлгэрийн ингээл баатруудын хүүхдүүд Бүртчон гоо марл гэдэг шиг барагдлаа шаагаад ч байгаа юм шиг тий. За тэр яг байсан л ах та тэгэл Орсуудын яг нөгөө expand хийсэн гол шалтгаан эхлээд нөгөө юу гэсэн юм л монголчууд тэгээд одоо Монгол нөгөө empire жоохон тэгээ Монгол эзэнт гүрэн жоохон юу хүчгүдэж эхлэнгүүт Оросууд ингээд бид нар яагаад нөгөө нэг ингээд тэгээ өөрсдөө ингээд дандаа хамгаалж явах хэрэгтэй тэгээ яагаад бид нар ингээд хилж болохгүй гэж яагаад тэгээд Москва айгу хүчрхэг болцсон тэр үеэ ашиглаад Урал хүртэл эхлээд хилээд тэнгүүтээ нөгөө нэг юм Ермек гэдэг үг нэг тий Сибирь хаан тэгээд Урал хүртэл тэлэнгүүд Уралчин ингээд Бараг ингээд нөгөө нэг хамгаалт болчих жоохгүй. Гэтэ нөгөө доод хэсэгтээ ахаад нөгөө нэг тал газар нь байсан болохоор яг нөгөө Иван Грозныгийн үед бүр юм цаашаад хилж гисэн гэж. Тэгэл тэгээд Сибирт байгаа ихэнх нөгөө нэг соёлын хэрэгслүүд нь болохоор яг тийм тэг violent гэжтэй зүгээр л яг анчад гол дайсан баг нөгөө байгаль нь өөрөө тий нэг тэгж ядгүй тий хоорондоо байлдах шаардлагагүй тийм хүмүүс тэгэл бид нар ингээд тавныг хамгаалаад тий ингээд манай тий нөгөө гүрний нэг хэсэг болооч гингүүд тэгэл хэсэг нь болцсон. Тэгээ хүмүүс Орос гэхээр одоо ингээд зөвхөн нэг юм шар арьстай яг юм Орос хүмүүс Европ хүмүүс л төсөөлдөг шүү дээ. Яг үндэ Орос гэх юм бол тутам тэгээд баг 100 ил байна шүү дээ. Гон түрк хүмүүс байгаа, тонгос хүмүүс байгаа, тэгэл тийм Монгол буряттай халимаг тэгэл доошоо төлкацтай якутуудын тий тэгэл ингээд тэдэр л ингээд нийлээд Орос гэхээс одоо л ингээд яг Орос гэх нэг тийм
шар царайтай надад төсөөлөгдөв шүү дээ. Ер нь бол амар Америктай адилхан бас олон тийм үндэсний яснаас бүрдсэн. Бас нэг өөрсдийн гэсэн индиануудтай тий. Хитэн тайм сонтой 10 11 шүү дээ. 11 тий. Тэгээ Golden Horde таарснаас хойш Якутаас Москва руу нисэхээр одоо чи өглөө 10 өдөр 11-ээс нисэх юм бол яг өдрийн 11-д очино гэсэн. Нартай хамт явчихсан юм байна тий. Golden Horde таарснаас хойш Казакууд чинь Оросуудын талд орсон билээ шүү дээ. 1400-500 оны үед. Тэгээ хойшоогоо Сибирь, тэгээ Оросын зүүн хязгаарын газар гэдэг бүгдийг нь казак зэргүүд бүгдээрээ тэгж нээж өгсөн юм байлээ шүү дээ. Одоо нөгөө нэг хин шиг Колумбус шиг бүх газруудыг нээж өгсөн юм байлээ шүү дээ казакууд чинь. Тэгж явж байгаад хойдлоор нь ингэж тойроод хятадын зүүн хойд хязгаар руу ингэж толонготлаа. Энд улс байгаа маань гэдээ бүгд буцсан байгаа байхгүй. Тэгээд Орос ингээ тийм том газар нутагт болсон. Харин Косаки гэдэг өгөө. Яг казакууд биш тий. Яг казакууд татарууд яг одоогийн казакууд. Одоо яг л морьтой гараад тийм. Бид нэр штэ ууг нь бол монголчууд л гэсэн үг байхгүй юу? Казакууд тэгэл амар эрчний түүхтэй юм шиг яриад. Яг үндэ казакийн түүх чинь тэгэл алтан ордны улс байхгүй болсны дараа эхэлдэг тий. Тэгээ тэр юуны Украины тэр хавийн нутаг чинь Крамиан Канад гэдэг байсан байхгүй юу? Бас тийм хаантай. Тэгээ бас нүүдэлчтэй амьдэрдэг. Кремия. Тийм тэгээд өмнөд хэсэгт нь байдаг. Тэгээд бас нэлээд хэсэг алдчихж байгаа л тэгэл. За тийм л байна да пицта. Ер нь тэгээд Орсын түүх мөнх том л да бас манай түүх тэгэл тэгсэн чинь монголчууд одоо ингэ дайн болоод дайны зураг видеонууд явангууд тоорн зөө хаахаа дараад инээгээ шахаад Орсуудыг өмөрөө шахаад. Тэгээд та Facebook гэдэг жинхэнэ хүмүүс байдаг гэж боддог юм. Гэтэ ер нь амар хатхан Facebook Орсын нэг фейк аккаунт бол болж байгаа. Мэдээний сугуудын доор тэ ингэ бичиж байгаа бүх хүмүүс дандаа л юм копи пейст. Тэрэн дээр бол ер нь тэгээд ууша троллод ажилладаг шүү дээ. Мундаг ажиллаж илээ. Тэгээд тролл чинь амар тийм serious асуудал болсон шүү дээ. Одоо ингээд Монгол троллууд гээл ярангуут ингээд өвөө эмээнээр сууж идэг гэж ингээд хүмүүс төсөөлдөг шүү дээ. Тэгээд ардтал нь. Гэтэ одоо юу гэдэг Америкийн сонгуулийн одоо сая Joe Biden эдгээр сонгуулийн үеэр чинь ингээд Оросын троллууд Америкийн тэр сонгуулийн election дээр амар нөлөө үзүүлсэн гэж байгаа байхгүй бүр ингээд амар том айрам ингээд нөлөөлж исэн гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр бол юунод одоо нөгөө одоо босоо хөх Монгол гэдэг шиг тийм Америкийн одоо тийм нөгөө үнцэрхэг үзэлтэй эсвэл одоо амар тийм крест шүтдэг тийм одоо юм тийм сайхан нөхдөд байна шүү дээ. Пэйжүүдийг үгүй тийм бүр фейк аккаунтуудыг үүсгээд хэдэн жил хөтлөө явцсан заяа. Бүр яг жинхэнэ хүн шиг юм амьдрал ингээд зохиогоод бүр тийм группүүд одоо тийм ямар одоо нэг юм расист ч юм уу жоохон нэг юм цагаан үнцэрхэг юм гаруудын группүүдийг айгүй их тийм гаднаас удирдах тэднээсийг ингэж хөтөлж явуулдаг байсан. Тэгээд яг гоо тэрэнд нөгөө нэг Америкийн оркууд нь ороод тий дотор нэ тийм юм гэж white power гэж тий тэнгууд яг өндө зүгээр л хагаргах тийм яг тэгвэл Америк ч өөрөө нэг одоо нэгдмэл байх юм бол эн чинь дэлхийн хамгийн том хүч шүү дээ тий супер павер шүү. Тэнгууд чин дотор нь хутгах хэрэгтэй байгаа. Тэгээ дотор нь самарж иж Black Lives Matter гэж гисэн одоо ингээд тодорхой хэмжээнд бас гаднаас ингээд яг өдөрч одоо юу гэдэг нь ямар ч тийм хөдөлгөөнүүдийг одоо яг тэр нийгмээсээ жоохон яаж байгаа тий жоохон экстрим байгаа ингээд туйширж байгаа ч юм уу тиймэрхүү юмнуудыг ингээд олж харангуйтаа тэрийг нь ашигладаг гэж байгаа байхгүй. Ер нь бол хит одоо даврагсаад гэдэг шиг тийм экстрим үзлүүдийг амар тэгж дэмжиж хоёр талд нь экстрим болгож алдцуулж тий. Яг үндэ жирийн хүмүүс бол ингээл учраа олол явчих штэ тий. Гэт ингээд сошиал орчин тэгж амар дэгүрэгдэг. Тэгээд яг хуу зүгээр Америкийн ингээл түүхийг харахаар бас яг ингээл Америкууд нэгтгэлээр ингээл амар шатдаг байсан байгаа байхгүй тий. Яг ингээл дэлхийн 2 дугаар дайнд Япончууд дайрсан чинь тий ингээл өмнөд хойдууд гэж Republican Democrat гэж ялгархгүй тий. Хар цагаан магаан гэж яг fuck зүгээр наад хэрүүлээ дараа болоод эхлээд энэ онгор лалруудыг Jap stack-уудыг шаачаа тэгээд хэрүүлээ хийгээл. Тэгэл дахиад нэг тайм болсон чи за наад нөгөө онгор энэ бодоо иддэг Вьетнам stack-уудыг шаачаад хэрүүлээ хийгээл. Тэгэл ингээд дайны үдчихсэн. Вьетнамчуудыг шааж идэг шүү дээ. Шааж чадаагүй тэгээ өөрсдөө тэгээд бүр ягаад нөгөө дайныг эсэргүүцээ тэгээ нөгөө хиппинууд хөдөлгөөн гарч ирээд тэрэн дээр бол фейлцсэн л тээ. Тэрний бас гол шалтгаан харт амх. Тийм тэнд очоод тэг хүмүүс sweet opium. Тэг яг надаа ингээд үдсэн шиг шааж. Бүр санаа шаагаад тийм ингээд яг нөө юунууд Оросууд ингээд амар сайн монголчуудын толгойг угааж чадсан юм санагддаг байхгүй. Тийм шүү дээ. Оросууд ч юм бол яг зүгээр хүнтэй ингээд төлөөлөлт ярих юм бол young fucker-ууд шүү дээ. Яг Монголын соёл иргэншил Монгол хүмүүсийн ээжүүд тий.
baby улс штэ бидний байгуулж өгсөн те. Тэгснээ бид нар ингээд Орос ах нар гэж байгаа те. Тэгснээ ингээд Орос дүүнер гэж ярих хэрэгтэй юм шүү стаг гэдэг. Дүүнер штэ. Бацаанууд. Тэгснээ ингээд Орос эхлээл ингээд боо ин хөчгөл Орос эхлээл ингээд те ингээд тэр бол зүгээр бараг одоо ингээд хэдэн зуун жил нөгөө нэг юм ухуулгууд те пропаганданууд тэгээд тийм дараа ингээд Орос гэхээр шууд ингээд нэг юм нөхөрсөгтэй яг юм найз гэдэг юм яг дүр зураг шууд ингээд толгойн бод юм шиг. Бад надад хүмүүсийн тэгдэг. Тэг хятад тэгэхээр яг ингээд дайсан те. Ер нь бол хоёулаа I think те хоёулаа хүмүүс шал өөр culture зэрэг адилхан. Тэгэл яг ингээд мань бол ингээд Орос төрсөн тэгээд насаараа Орос сургууль сурсан 11 жил Орос 10 жил сурсан бүр монгол хэл заалгаж байгаагүй. Тэгээд түүхийн хичээл нь одоо 2 семестр нь дэлхийн түүх 2 семестр нь Оросын түүх ордог байсан. Тэгээд тийм мөртлөө тэгээд яг 11-р ангидаа сургуулаа төгсөөд би юу сурсан гэхээр Оросууд зайлан байл гэж. Оросууд хүн биш юм байна. Орос сургууль дургу олж сурсан би ч гэсэн Орос сургууль сурсан. Ер нь тэгэл Орос сургууль сурсан хүүхдүүд бол ер нь ихэнх нь л ер нь жоохон дургу болцсон байдаг санагдаж байна. Ер нь ярьж байхаас яг тал байд юм аа. Манай ангийн одоо зарим хүүхдүүд бол Оросууд дуртай төгсөөд Орос явцсан. Ийм Орос соёл дууссан. Гэхдээ яг энэ бас нөгөө бидний өөрсдийн соёл бас тийм сайн хүчтэй биш. Одоо тэр нэг соёлын нөгөө бодлого амар алдагдсан баг л та яг 90-ад он. Угаасаа тэгэл тэрнээс өмнө одоо тэр 70 жил, тэрнээс өмнөх тэр 200 жил те эн чинь ингээ бүр араасаа факлуулаад ингээ ерөөсөн. Уусаа бидэрт Оросуудыг ингээд нэшнэр үзий ядах амар том шалтгаан байгаа шүү дээ. Улсын чинь бүх элитүүдийг бүгдийг ингээд далаад. Хоолшуудыг хоолшуудыг чинь юу 2 дугаар дайны үед нөлөө яг дөнгөж дараа нь нөлөө өмнө нөлөө Польшийн бүх сэхэтэ бүх лаг хүмүүсүүдийг бүгдийг нь цуглуулж агаад хүмүүн жалсан баг дараа нь жалсан баг. Тэгээд 2 дугаар дайнд уусаа тэр хинээс ч мөнгө аваагүй шүү Оросуудыг мод гэж шүү. Тэ энэ зүгээр чин сэтгэлээсээ болж байгаа. Оросуудаас муулхан цааш юм даа. Хоёр юм тэгэл нэг нь писта нөгөөт нь арилгаж шааж штэ. Архив бүр юм живүүлсэн. Яг соёлоороо юугаараа ингээд зарим хүмүүстэй ярихлаар ингэ тэнхтэй шагаад идэх байхгүй юу? Монгол Орос соёл их төстэй тэнхтэй шагаад. За арх байна заа юу. Цагаан fucking vodka байна те төмсөөр хийдэг. За өөр юу байна? За кирилл үсэг байна те хүчээр бидний бичиж байгаа график дизайн дээр нэг царай муутай гэж яах биш та нөгөөх нь. Тэгээ өөр за what else өөр юу байгаа юм биш та. Өөр тэгэл яхаа нэг тэгэл бүх нөгөө нэг институцуудын анх Оросоор тавьж өгсөн. Манжил арлын дараа бүгдийг хийж өгсөн анхны тэгэл тэр одоо эрүүл мэндийн салбар тэгэл тэ боловсрол бүх салбаруудын ер нь тэгээд яг тэр нэг инсталл хийж өгсөн болохоор тэр нь болохгүй шүү дээ. Гэхдээ яг тэр нь тэгээд одоо уусаа тэр нөгөө нэг юу зөвлөлт толгойд бас өөртөө ингэ задарсан. Өөртөө унтсан. Тэнгүүт дараа нь одоо ингээд бид нэр яг тэр үед төссөн хүмүүс ингээ байгаа. Тэгээд тэрний хүүхдүүд нь одоо бид нартэй тэр үеийнхний. Тэгээд дараа нь бас энэ юуны Америкийн соёл бас амар орж ирсэн. Тэ яг ингээ бүр ингээд цутгаж орж ирсэн юм уу. Тэгээд одоо ингээ солонгос соёл гэдэг юм уу. Ингээл ер нь ингээл соёллууд гэх юм уу тэр соёлын давталгаанууд энэ бол ер нь бол дайн гэж байгаа байхгүй яг. Дайн гэдэг чинь зөвхөн одоо буу бариад ингээ байлтгыг хэлдэг юм аа тий. Дайн бол бидний тэр нэг оюун санаа зүрх одоо сэтгэл тэр юм дээр ч гэсэн дайн явж байгаа. Нөгөө нэг биеийн юу илээ сэтгэлээ нураацсан байхад биеийн хаа болтгоо гэдэг шиг тий. Чингис хааны хэлсэн үг гэдэг чинь тэрэн шиг одоо яг бид нарыг одоо юу гэдэг юм биднийг ч гэдэг юм уу жижиг улс орнуудыг те одоо энэ том гүрнүүд ч юм бол яг ингэж өөрсдөө гоё бид нар бол мундаг шүү. Та нар бол бидний одоо те бид нартэй ойр байх хэвээр шүү гэдэг тийм байдлаар. Соёлоороо одоо жишээ бид нар солонгосын соёлд одоо уусцсан бүхлөдөө үе одоо гараад ирсэн шүү дээ. Одоо солонгос эзлэх юм бол баярлах хүмүүс зөндөө байгаад байгаа байхгүй юу? Одоо солонгосын эдийн засгаар бол баг нэлээд ороод ирчлээ шүү дээ. Хоолны газрууд гадаар ингээд солонгос соёл тэгээд одоо нэг солонгосууд болохоо монголчууд ийм амьдралын хэв маягаараа гэдэг ийм зодчих юм шиг санагдаад. Одоо сүүлийн 30 жил баг ингээд тий бидний аав чинь бид нар өөрсдөө баг ингээд солонгос нөгөө савнгийн дөр үдчихэж байгаа тий. Баг 2000 оны жилээр нь орж тий. Жангун, Ким Тухайн тэгэл одоо араасаа Дивачингийн шатаа. Гэтэ тэр чинь солонгосууд өөрсдөө амар системтэйгээр тэр бодлогыг олсон. Санамсаргүй байдлаар тэгж хийж байгаа шүү. Мөнгө төрүүлдэг. Тэгээд Middle East-ийн улсуудад нэг туршиж үзсэн Дунд Азийн улсуудад тэгээд Төв Азийн улсууд Монголд
Монгол хамгийн сайн тэр юмнуудыг хүлээж авсан байгаа байхгүй юу? Cultural юмнуудыг Ямар ч тийм соёлын дахлааг юм чарахгүй шүү дээ. Тэгэл анханасаа ингээл тэр стахууд чинь тийм юм уу нөгөө нэг авьяаслаг монголчууд авьяаслаг whatever-тай адилхан тийм тэмцээн явуулаад тэрэн дээр хамгийн анхны K-pop group гарч ирэл тэ ямар хин юу өөрсдөө үйлдвэрлэж байгаа нөгөө контент медиа бидний өөрсдийн гэсэн нөгөө нэг юм хүчтэй те сайн медиа айгу цөөхөн болохоор тэгэл бэлэн гадны контент аваад тэр бол яг би бол яг л бүр мэдээ уншиж гэсэн ардны хүн байж байгаа те хэцүү шүү дээ. Биээс орсуудад ингээд өөрийнхөө сэтгэлийг хураалгаад эхэлсэн байгаа байхгүй. Жишээ нь би бол ингээд архитектур хүнийхээ хувьд орсуудын тэр Монгол архитектурын ингээд оруулсан хувь нэмрийг амар үнэлдэг байхгүй. Неоклассизм орж ирээл Монгол архитектур ингээл Монгол архитектур неоклассизм ямар байж болох уу гээл те жишээ барилгууд одоо ингээд харангууд яг ингээд шинээр барьж байгаа барилгууд гэхээсээ илүү Улаанбаатарт байгаа хамгийн гоё ч юм уу эсвэл аюу гоё зохион байгуулалттай яг архитектурыг ингэж өгүүлж чаддаг барилгууд нь яг л орсуудтай хамтарч хийсэн барилгууд гэдэг байхгүй. Яг гоо тийм. Би тэрнтэй санал нийлж байна. Гэхдээ тэрэн дээр чи Монгол одоо тэр архитектуруудын тэ одоо чи юуг нь үнэлэх хэрэгтэй байхгүй юу? Тэд нэр чин гаднаас одоо Сталин чин тэ нэг жоохон мэдрэмжгүй болохоор неоклассикл барилга дуртай тэ жоохон таки факер байсан шүү дээ. Тэг гоё тийм л юм гоё харагддаг. Ром багна. Тэгээд Сталины үед орж ирж байгаа тэр бүх барилгуудыг Монгол болгож шингээж байгаа Монгол хүмүүсийн соёлыг оруулж өгч байгаа тэр Монгол тэр одоо уран барилгачдад жинхэнэ талархах хэрэгтэй байхгүй. Тэд нар ч лаг байгаа байхгүй юу? Тийм. Тэгэнгუთ одоо яг ингээл Оросоос нэг зураг орж ирдэг. Тэрийг ингээд хүчнэдэж Монгол болгодог тэр хүмүүс нь бол миний хувьд бол яг бааtruуд. Гэхдээ бас ингээд бодоод зөвхлээр яг уран барилгачид бол хизээч бас нэг тийм ус үндэстний соёлыг нь устгахыг гэж бодохгүй байх л та. Уран барилгачид хамгийн л амир их соёлыг ингээд юмнуудыг нь яаж шингээх үү гэдэг юм дээр амар анхаардаг шүү дээ. Тэр хиний Германы нөө нэг Хитлерийн нэг уран барилгач байдаг байхгүй юу? Альберт Шпеер гэдэг нэг хаахийн солиотой бистэй байгаа чи. Тэр ч гэсэн яг ингээд бодоод их юм бол яг ингээл те тэр нөгөө нэг 2 дугаар амхүн амт өгч байгаа еврейчдыг устгаж байгаа гэрөөсөө бодохгүй би яаж те ингээд гоё барилгыг гаргаж болох вэ? Би яаж Germanic style гэдэг юмыг би гаргаж болох вэ? Тэр тийм л юм дээр анхаарал хандуулдагсан байхгүй юу? За Украин гэж. Ядаргаатай байсан. Яг заавалчгүй тэгээд яггүйгээр энэ дээр зүгээр нөгөө харагдж байгаа юм бас нөгөө сошиал дээр амар Путиныг шүтдэг ч юм уу те. Тэр чинь албаар тийм хийсэн шүү дээ одоо Путиныг шүтүүлэх тийм одоо нөгөө бүхэл бүтэн тийм баг пропаганда баг тий ажиллаж байгаа байхгүй яг дотроо Орос дотроо яг тэгж шүтдэг юм уу юм тийм байхгүй тий маш цөөхөн ер нь бол хуучин хүмүүс нь л шүтэж байгаа. Ер нь залуучууд нь бол илүү яг юм эрхчлөөтэй амьдрах тий өөртөө ирээдүгөө тодорхойлох тийм хүсэлтэй байгаа шүү дээ. Тэнгүүд ч гэсэн тийм байгаа шүү дээ. Бид нар ч гэсэн тийм бололтой Оросууд бол бүгдээрээ миний лав уулзж байсан Оросууд бол бүгдээрээ Путинийг эсрүүцдэг Путинд дургуй жоохон тийм тэнэг нөгөө нэг эсвэл нөгөө нэг хөгшин ч юм уу те эсвэл баг боловсрал эзэмсэн хүмүүс нь бол Путин нэг юм дуртай. Тиймгүй хүмүүс нь тэгээ яг нийгмийнхаа 60-70% эзэлж байгаа шүү нь баг ямар ч нийгэмд те. Тэгээд ер нь ямар ч диктатор ер нь хүмүүсийн айдсан дээр төрүүлж ер нь их мэдл төрд юм билэ. Тэнгүүд одоо Оросууд нэг юм айдстай байдаг те. Одоо Америкууд ирээд эзэлчин ч гэдэг юм уу те. Эсвэл одоо хаанхууд чинь те тэгэл тэрэн дээр нь одоо тоглолт хийж байгаа байхгүй те. Одоо юу ч гэсэн Гитлер ч гэсэн зэгч гарч ирсэн шүү дээ те. Одоо ингээл Герман улс одоо ингээд дахиад юм грейт болох хэвээр те. Тэр хүмүүсийн цаанаа нөгөө нэг юм амар шарх авцсан. Нэгдүгээр дайны дараа бүр амар бүр улсаараа бүр ингээд дороотсон. Тийм дороотоод одоо өөртөө ерөөсөө ямар ч тийм юу яах өөртөөхөөрөө одоо тэр усаа дахиад өдөрдөх тийм юуг нь боломжийн ч олгоогүй. Угаасаа цэргийн соёл байсан. Тэгээ бүх цэргүүдийг нь байхгүй болгоод тий. Тэнгүүт яг тэрэн дээр бас нэг юм юу гэмдэ дутуугийн мэдрэмж байгаа дээр нь л тоглож гарч ирсэн тий. Тэнгүүт Монголд одоо жишээ нь манай одоогийн ерөнхийлөгч чинь бас л нэг эсвэл өмнөх ерөнхийлөгч тий. Ер нь нэг юм монголчууд цаанаасаа нэг юм хүчтэй байх тийм хүсэл байдаг. Одоо ихт амар дорой байгаа гэх юм уу тий. Яг ингээд ахын хувьд бол амар тийм хэцүү байгаа. Тэнгүүт тэрэн дээр нь одоо нэг юм амлалт өгч те. Одоо тэдний хүсэж байгаа тэр нэг төсөөллийн өөрсөнд нь гоё ингэж бүрдүүлжлаад зааш очиж Монгол яланч гэдэг юм уу эсвэл одоо юу гэдгийг те хүчтэй тэргээл те. Яг тийм нэг юм ерөнхийлөгч ч өөрөө болчинтай. Нөгөө Монгол identity-ийн нөгөө нэг хүчгүй байх үед яг нөгөө Монгол юм нэг юм
тэг өөртөө нэг юм Монгол identity үүсгээд Монгол хүмүүс нэг юм байх хэрэгтэй шүү гэдэг нэг юм дүр зураг үүсгээд тэр мессеж өөрөө тийм дүр болчихж байгаа тийм дүр болоод тий. Тэр нөгөө How to be Tyrant гэх series эд шүү дээ. Тийм Netflix-ийн тий. Тэг Тэрэн дээр үзээ. ингээд ямар ч нийгмийг ингээд контрол хийхийн тулд тухайн контрол хийж байгаа хүн өөрийнхөө юм зохиомжтой сториг ингээд заавал бий болгодог ч юм уу эсвэл нийгмийг ингээд тодорхой хэмжээнд ямар нэгэн байдлаар айц давтуулдаг. Тийм ингээд одоо жишг байдаг. дайсан гаргаж ирдэг. Эсвэл дайсан гаргаж ирж өөрөө хиро нийгмийг тэр жигтэн тархийг нугаадаг. Яг ингээд тэрний хамгийн сонгодог жишээ нь болохоор хойд солонгос гэж байгаа байхгүй тий. Хойд солонгос ингээд удирдагч нараа ингээд бүр одоогийн удирдагчийнх нь ингээд 4 настай байхдаа ярьж сурсан мурсан. Юу лээ? Бүх ингээд алхдаг байсан 4 настай баг бүх юмыг шаадаг байсан гэж аим тийм story made up хийгээл тийм одоо гоц авьяастай тийм байсан гэж итгэгээл тэгэл тэр үнийг шитгэхээс аргагүй болчихж байгаа байхгүй хэдэн 10 жил тэгээ явчихж байгаа юм чинь тэгэл партизан байсан тэгээд японочдын эсрэг солонгосны ямар чухал уул байд юм байл л та хойд солонгост амар spiritual бурхан халдуун байхгүй солонгос макруудын хувьд бурхан халдуун юу ч юм бүү мэд писта тэгээд тэр бурхан халдуун шиг тэр уулных нь бэлтээр японочдтай байлдаад ялаагүй л дээ fucking lost гэтээ яг зүгээр тийм стори гаргаж байгаа байхгүй юу тэгж баатарлагаар баатарлагаар шаалцсан тийм писта японочд лаалгуулсан ш манай японочд солиотой писта нихон тэгээ манай Монгол өдөртөгч нар ерөнхийлөгч нар иймэрхүү юм шаах гэдэг арай шаж чадахгүй байх шүү гэдэг нь тий тийм тулд юм боловсрал шүү дээ одоо Путин бол ингээд супер боловсралтай супер ухаантай юм шүү дээ KGB-гийн дарга байсан fucking тийм одоо тийм ухаантай одоо л нэг ухаантай харагдахгүй байгаа юм тий одоо тэнийг л харагдчих одоо зүгээр нөгөө нэг нас нь явах тусам нөгөө нэг дөнөө шоу өөрийнхөө нөгөө нэг хүсэлтэд хитрхи шунаад шуналтаа болж эхлээд тэгээ юу эсвэл нөгөө нэг газ амжуулмаар байгаа тий түүхээс нэрээ үлдэх гээл тий манифест тест нэгэ шах галга болох л та баста гоёр үлдээж чадахгүй бол муугаар шаа үлдээгээл одоо ер нь бол Оросыг тэгээд дэмжиж байгаа ганц л алрууд шүү монголчууд гişээс тий Украиныг дэмж Украиныг дэмжиж байгаа Казахстанууд тий за Казахстанууд бол үгүй зүгээр удирдлагууд нь тий монголчууд л байна да одоо юу л ахгүй нөгөө нэг одоо бид дөрөөс босноо одоо Монгол одоо Казах ханд үстэй одоо баян үлгийг ингээд тэ жоохон Монголыг эсэргүүцээд бид нар ингээд тусдаа гарыг гэдэг тусгаар мороо гэдэг тэнгуучууд Казахстанууд Оросоор дамжуулаад баян үлгийг эзлээд авах чаатэл ер нь төслөө шүү дээ ярьжсэн exactly тийм бид нар тэр үед баярлахгүй шүү дээ бид нар баярлахгүй бид нар тэгээд цаашаа бүр ингээд давраад Улаанбаатар руу очих гэдэвэл бүх одоо монгол хүмүүс тэмцэн шүү дээ эх орноо хамгаалж байгаа тэрнтэй яг адилхан тэнгуут ингээд хүмүүсийн одоо монголчуудын хараад бичиж байгаа өнцг нь болохоор ингээд те Украинууд юм өнцгөө үзэлтэй нацистууд те тэгээд ингээд Оросын ингээд те газар нутагт зөндөө олон Орос хүмүүс амьдарч байхад ингээд эсэргүүцээд өхгүй байх гэдэгт ямар ч улс орон өөрийн гэсэн өөрсдийн газар нутгаа зүг өхгүй шүү дээ. Кремиг алдсан. Одоо л ахаад кремиг бол тавтахгүй гэд үзэлцэн шүү дээ. Гэтэ тэр яг монголчууд өмөрж үтж байгаа нь яг өөрсдөө тэр үзэл бодлоо яг тэгж бодож олсон юм уу? Зүгээр л хүмүүсийн ч юм уу яг тэр тарих угаалтын юм л өөрсдийнхөө бодол юм шиг ингээд тэр чин тарих угаалч угаасаа л өөрсдийнх нь бодол юм шиг инсепшн шиг хийж байгаа шүү дээ. Тийм. Тэгэл одоо Путиний зөвч гэдэг юм уу те. Тэгээ Орос бол одоо яг одоо цаашдаа амар их юунд орчлоо, хоригт орчлоо. Европ, Америк те. Тэгээд Япон, Өмнөд Солонгос хүртэл ингээд хориг хийж байгаа байхгүй. Британи байна. За Тайван хүртэл хоригт оролцсон те. Хятад л хоригт оруулаагүй юм шиг. Тэнгүүд одоо ер нь одоо зүгээр л Орос бол ер нь хятадын гिचий болохоос өөр аргагүй болсон. Ер нь бол одоо угаасаа болцсон л байсан л да. Гэхдээ одоо бүр ингээд болон шахагдсан тий. Яна Орос хятадын гिचий болчвол бидний яна гэж. Тий. Одоо манайд тэгэл одоо тэрэн дээр өөрөөсөө юу гэдгийг ухаантай л байх хэрэгтэй. Ив нэгдэлтэй тий. Ухаантай тэгээд энэ нөгөө нэг одоогийн бас яг энэ тогтолцоо бол яг амар тийм гаж буруу тогтолцоо гэж би хараад байгаа. Яг жинхэнэ ард түмний хүсэж байгаа юм нь одоо тэр төлөөлөл нь гардггүй те. Одоо тэр нөгөө нэг энэ мажоритар гэдэг тэр нэг сонгуулийн тэр нэг юу шүү дээ тогтолцоо. Тийм тэнгүүд пропорционал мажоритар гэдэг яг тэр тогтолцоо нь одоогийн нөгөө нэг энэ эрх мэдэлд байгаа
одоо хүмүүст бол ашигтай. Ягаад гэвэл тэд нэр одоо юу гэдэг юм те нөгөө нэг тойрогоо услна гэдэг шиг те тэгж байгаа л ингээд попорж байгаа л гараад ирчихдэг те тэгэхгүй юм пропорционал гэдэг ер нь зөндөө тийм яах одоо илүү эрүүл болох тийм юунууд байдаг юм билээ л те тийм саналууд бол байд юм билээ одоо хоёр танхимтай болох те баг хурал их хурал гэж болох хэвээр тийм Америк шиг үү Senate тэгээд House of Representatives гэдэг. Тийм тэнгууд одоо баг хурал нь бол яг жинхэнэ нэг хуулийн төслөө бэлддэг гэж байгаа байхгүй. Дандаа юунууд байдаг одоо эрдэмтэн мэргэдээ салбарын одоо тийм юу хүмүүс, элит хүмүүс одоо тийм мэдлэгтэй хүмүүс. Тэд нар тэгээд яг бодлогоо гаргаад тэгээд дээшигээ их хуралтай хүмүүс их хурал нь баталдаг. Тийм одоо тогтолцоо. Тэгээд тэрийг та бүхэн одоо сонсож байгаа бол бас тэрийг судлаад үзээрэй. Тэгээд манай улс улам л зөвүүн улам л одоо амар ухаантай л байхгүй бол тэгэл эдийн засгаараас тэр соёлоорооч тэр хоёр өршийнхаа нөгөө нэг аль нэг нь тэгээ дайсан гэж бодохгүй те дайсан ч биш эдгээр найзууд биш гэж бодоод найзууд гэж бодож байхгүй хөрсөг гэхдээ хамгийн гол нь тэр хоёр аль болох тэгэл Орос хятадтай хооронд нь алцуулах хэрэгтэй те өөрсдөө Монгол залуучууд бас жоохон амар тэнэг шагаад хэлцээлээ одоо ингээл 2-3 хүмүүстэй уулзаал явангууд тэр хүмүүс ингээд хот байгуулна тусдаа хот байгуулна гэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүтлээ тэр хотоо байгуулангуутлаа ингээд тусдаа засаглалтай байна. Тэгээ би асуусан хөө. Тэгээ тэр засаглал чи яах юм ингээд стейж шиг байх юм уу? Ингээд Америк стейж шиг байх юм уу? Тусдаа хуйлтай байх юм уу гэсэн чинь тий стейж шигтэй биш. Ингээд тусдаа бүр цэргийн засаглалтай байна. Хүн болгон цэрэгт явдаг байна. Тэргээд тэгснээ ингээд тэр хот руу орох юм бол татвар төлдөг байна. Тэр амьдрах хүмүүс нь болохоор өндөр татвартайгаар ингээд шилэгдэж орно гэд тийм яриад байгаа юм. Тэгэнгүүтлээ тэгээ яах энэ Улаанбаатарт байгаа бусад хэсэгт байгаа хүмүүсийг яах гэдэг байгаа юм. Баячуудын хот with private army тийм. Тэгсэн чинь тэр бусад хүмүүсээ яах юм гэсэн чинь тэр хүмүүсийг ер нь бол эхлээд орхих хэрэгтэй. Чи ингээд өөрийгөө нүхэн ингээ орцсон маань ингээ төсөөл. Тэгэх юм бол чи төрүүлж гачаар тэр хүмүүсийг татна уу гэхээс чи тэр хүмүүсийг үүрээ дээшээ гарч чадахгүй гэдэг байгаа байхгүй. Хамтдаа гастаа би тэгээ ингээ хамтраа дээшээ гарч болохгүй гэж штэ. Хүмүүс ингээд алидийн солиороод эхэлсэн заяа. Тэгснэ энэ зүгээр нэг жишээ байхгүй. Тэгсэн чинь нэг юм тусдаа хот байгуулна гэж яриад явж байгаа хүмүүс байгаа. Дахиад нэг өөр нэг хэсэг юм хот байгуулна гэж яриад явж байгаа хүмүүс байгаад байгаа байхгүй юу. Тэгээ тэр хүмүүс бүр fucking dead serious заяа. Яг хот гэдэг чинь өөрөө байгуулах чаа. Эдийн засаг шүү дээ. Ер нь индустри байж хот болно шүү дээ. Одоо тэр засаглал гэдэг чинь одоо нэг юм юуг тойрч одоо ямар тийм эдийн засгийн эргэлт тэ сан одоо юу гэдгийг тийм ахын хувьд одоо яагаад Улаанбаатар руу энэ олон хүмүүс нүүж ирээд байгаа юм гэдэг анхнаас нь бодох хэрэгтэй тийм. Яагаад тэр нутагтаа тэр хүмүүс амьдрахгүй байгаа. Тэгвэл тэнд ингээд эдийн засгууд нь байхгүй тийм эдийн засаг дээр ойрд аягүй хэлж байгаа байхгүй. Gravity ямар ч gravity байхгүй. Эдийн засаг гэдэг чинь угаасаа л тэр gravity байхгүй татах хүч байхгүй тийм. Хүмүүсийг татаад байгаа. Тэгэхээр одоо жишээ нь илүү зөв бодлогоор ингээд бид нар дахиад нэг юм Улаанбаатар шиг ч юм уу эсвэл одоо бүр юм саяных бол бас жоохон харигд сонсогч юм л та. Тэ зүгээр ингээд юм бид нар хашаага бариад одоо ингээд тэ тэр нэг тийм тэгэхээр энэ болохоор security аваад өөрөө бас нэг жоохон тийм юм тэ жоохон сонир санагдаж байна. Зүгээр ер нь нэг тийм юутай л байх хэрэгтэй. Одоо нэг шинэ гоё индустринууд одоо бид нар заавалчгүй одоо түүхийн үедээ хямд зарж иж одоо тэ ятай гэдэг мөнгө олдог ч гэдэг юм уу те нэг юм тарих угаалтанд орчод байгаа юм. Яг уул уурхайн салбараа бол муулахгүй л те. Гэхдээ энийг улам ухаалгаар ашиглах өөр юм байхгүй юм шиг одоо ойлгож байна. Хитрхээ тэгэж болохгүй тэгээд бид нар яг ингээд ухаалгаар хараад за энэ хэр урт хугацаанд хэр доктортой юм. Цаашаага бид нар юу энэ чи эдийн засгийн солонгорч нэг юм нь уул уурхайн гинт одоо асуудал үүсвэл яахан те. Хятад гинт одоо хэлийн болт хийвэл манай тэг боож байгаа шүү дээ. Ер нь бол одоо яг гоо ковид гэж байгаа ч гэсэн ер нь бол тодорхой хэмжээгээр боож байгаа. Тэр нь ямар нэгэн цаана бас юм далд шаардлагууд явж байгаа. Яг ил шаардлага нь бол одоо нэг ковидад янзлчих гэж байгаа боловч цаагаараа бидний бас нэг юм нэг хилцээрийн төвшөнд нэг даваа тал олох гол хөшүүрэгдэх гээл тим хийж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тиймэрхүү юмд одоо ялангуяа энэ хоёр том энэ улс ард урдаасаа энэ боовор шалгуулж байгаа энэ үед бол бид нар угаасаа тэгж байгаа шүү дээ. Аль нь шааж байгаа те. Цаанаас бүр ингээд бид нар өөрсдөө баг хөгжиж байгаа шүү. Тэв дамнаж очоод ирээд бас Америкос шааж ийн мэнэ тэг. Одоо бас нэг солонгос нэг хүн ороход нэг бов орж ирж байна те. Джинсэнтэй бов. Жинсэнтэй те. Жохон кимчитэй, жантай бов. Тийм тэгээд одоо яг тийм болж байгаа гэдгийг бид нар ерөөсөө ойлгохгүй яг уу. Бидний залуучуудыг ингээд
ингээд хитрхи их нөгөө нэг амар гоё ингээд нэг юм гялт цал юмар ингээд хуураад ингээд тэрүүгээр нь ингээд татаад ингэсэн тэнгууд бид нар яг чихнээсээ яг юу болоод байгааг өрөөсөө олж харахгүй байгаа. Тэгээд одоогийн системд байгаа бас сайн хүмүүс байгаа. Гэхдээ энэ систем нь өөрөө ямар ч сайн хүнийг ингэж одоо барьцаалдаг тийм хэцүү систем байгаа даахгүй тий. Одоо заавч хамтарч чуулгаа хийхгүй бол болдгоо. Одоо нэг тиймэрхүү юм байгаад байгаа. Тэнгүүд энэ дээр одоо бид нар юу яах хэвтэй гэхээр шинэ эдийн засаг үүсгэх ёстой л гэж хараад байгаа. Шинэ одоо яхаа би болохоор би зүгээр энийг ингээд амар боддог байхгүй юу. Яаж одоо энэ нэг юм намын бүхс толоохгүй те одоо уул уурхаа гэж байгаль орчиндоо ингээд нэг юм хор өнөөлгөө яаж гоё эрүүл гоё юм амьдралтай те гоё юм мэдлэгээ зарж ингэж амьдрах вэ гэсэн тийм бодгоотыг бид нар шинэ юм эдийн засгийн бааз үүсгэх ёстой байна. Одоо байгалийн баялаггүй улсууд яаж хөгжиж байгаа нь тэр улсууд чинь хамгийн амар хөгжиж байгаа улсууд нь шүү дээ. Одоо хамгийн дэлхийд хамгийн үнэтэй юм газрын тос гэж солиороод иддэг хараалт гэдэг тий. Тэгмэд хамгийн их хараалттай тэр улс чинь Венесуэла тий. Венесуэла одоо бүр хааking юучгүй шүү дээ тий. Хамгийн их бүр Дундад Азийн тий бүх одоо улсууд Сауди Арабаас Катар тий fucking тэр Дубай Мубайс илүү тий United Arab Emirates-с илүү их газрын тостой байж ич тэр ус яагаад ингээд хоолны хомсдолд ингээд өсөглөнд нэрвдээд байгаа ингээд тэгэхээр шаалгуулсан л байгаа байхгүй юу? Ер нь бол. Тийм. Ер нь бол том ахад бас шаалгуулж байгаа. Монголчуудын Америк ахын нэг өслөөр явахгүй болохоор бас ахвааж байгаа. Тэгээ дотроо өөрсдөө бас тэнэгтээд нөгөө нэг популистуудыг гаргаад ирсэн тэгээ ерөөсөө ингээд нөгөө нэг эдийн засаг бүх юмараа ингээд госуулаад хоригт орчиж байгаа юм л да бас. Яагаад танахаас авах хэвээр ингээд шууд ингээд болчихж байгаа. Цорын ганц одоо хар алттай хүмүүс шиг бас ингэж ажиллаж болохгүй байхгүй бас тий. Яг зүгээр би бол яг зүгээр тэгж л бодож байна. Яг ингээд бид нэр өөрсдийнхөө эрх ашиг л аягүй сайн бодох хэрэгтэй. Ингээл Украин те эзлэгдэж гин Оросд гэж ярьж байгаа шүү дээ. Тэнгууд нэг тэнэг стакууд хөөрөд байгаа шүү дээ. Тэр нэг баавн чангаар нэг хөөрд Орос гэлтэй ингээл амар баярлалаа те. Тэр стакууд яг ийм гараад байгаа. Оросоос тусламж аваад хятадд цохилт өгөөд өвөр Монголыг буцааж авъя гэсэн тийм стакууд байгаа. Тийм дурахгүй те зүгээр харсан шүү дээ. Тэгж шааж гинөө те тийм өстө тийм байхгүй шүү дээ өстө. Оросод бөөрнөөс нь одоо цохилтгоо байгаль нураа буцааж авъя. Яаж бодсон тэгээд одоо Оросууд Украиныг эзэлчих юм бол хятадууд тэрнээс нь жишээ аваад те. НАТО Тайваныг шаан, Тайван юу ч хийж чадахгүй юм байна гэд. Тайваныг шаан те. Тэгээд хоёр том гүрэнд ингээ майднес болох юм бол дунд нь Монгол яах юм те. Үгүй тэгээд хараа энэ хүмүүс ингээд ийм амар тэнэг ийм хүүхчиг энгийн те гинэн ийм тэнэг ийм яриад Оросуудыг ингээд шүтээд барах байгаа хүмүүсийг би ойлгохгүй байгаа байхгүй. Эдгээр энэ улсуудыг шаачж байгаа юм чинь биднийг шаахад Украин чинь яг Европын хажуу те яг ингээд Европын бус тусуудтай хажууд нь байдаг те барууны ийм улс штэ цагаан штэ те дөрвөн улстай зэрэг хэлээд байгаа штэ. Энэ улсыг ингээд зүгээр танк оруулаад ингээд TikTok ингээд шаачж байгаа юм чинь Монголыг шаахад ямар ч асуудал байхгүй шүү дээ. Тэгэнгүүт яг зүгээр ингээд одоо жишээлбэл юу залуучуудын майндсетийг авах юм бол баг одоо Украинд те 18 та хүүхдийг зэрэг татаад хорно хамгаалалт байлдах юм бол тэтгэр бол ингээд өөрийнхөө өслөөр те манай орн ингээд яаж байгаа гэсэн Монголд тийм байхгүй шүү дээ биш та. Би бол байлтмаар байна гэж. Би байлдахгүй биш та. Байлдахгүй ахаа яваад ааш те. Талибан байлдахгүйгээр л яг сайн дураараа байлдах хүүхдүүд хэр их байх вэ гэдгийг. Гэхдээ та нар яагаад сонсож байгаа стакууд байхгүй шүү дээ. Яагаад яаж Монгол байлдна гэж төсөөлөд байгаа юм байлдахгүй сумж байхгүй. Би байхгүй шүү дээ. Зүгээр сум байгаа шүү дээ. Мөр байна. Намна клубас ном сум аваад ааш. Мөр аваад алтан руу одоо чинь 3 өдөр ч ер нь армаа тийчих тийм юу байхгүй гэдэг байхгүй. Яг за яг ингээд жинхэнэ одоо дайм болох юм бол шүү дээ тий. Яг одоо бол ингээд арим бол явж байгаа. Гэхдээ яг чихнээсээ ингээд зүгээр ирээл энэ цахилгаан станцыг нэг буужин цэцгээд яах юм гэдэг өвөлтэй. Тэгэхээр яг угаасаа бид нартэй угаасаа дайтахчгүй датаад авах шаардлагагүй гэж харж байгаа байхгүй. Уурхаануудыг ажиллагаагүй болохоор нүүрсэн байхгүй болно. Тэгэл цахилгаан станцын зүгээр бензин нийлүүлэхэл болчихлоо. Тэгээд ядтаа шүү. Тэгэхээр одоо бид нар ямар авах хэрэгтэй гэхээр цахилгаан тэгээ сэргээгт гэрч юм бүгд тийм цахилгаан машинтай болдог ч юм уу. Бүгд хотоос ингэж тарж амьдрах хэрэгтэй тэгээ монголчууд хэлж. Decentralized яг тийм улс болох хэрэгтэй. Тэгээд одоо юу гэдгийг өөрсдийн тэр дотоод тэр соёл юм дээр бас нэг жоохон жижиг улс одоо жижиг хүн амтай улс болохоор бид нар тэрэн дээр бас яг зарим юм гадны тэр нөгөө нэг энэ суртал ухуулга энэ соёл гэж соёлын одоо давталгаа гэж тэрэн дээр бол бас яг ер нь бол яг фильтр байх хэрэгтэй мэлээ одоо бодоод тахтай штэ
бид нэр яг бүгдийг нь хаана гэж байгаа юм биш. Гэхдээ бас нэг өөртөө гэсэн бодолтой яг нэг улсаараа нэг жоохон тийм байхгүй бол ер нь бол одоо ингээд өсвөр насны хүүхдүүд бол яг бүгд гадагшаа гарч амьдрий гэдэгтэй нэг тийм зүгээр зугтаа гэж бодож байна. Ер нь нэлээд олон хэсгэнтэй дээрэс нь угаасаа манай одоо чинь Улаанбаатар хотод амьдарч байгаа юм бол амар хэцүү шүү дээ одоо. Яг ингээл зүгээр нэг сайхан аз жаргалтай бай гээл гэрээсээ гарангууд гаднах тэр нөгөө хүчин зүйлүүд нь хүнийг амар тийм депресд оруулахаар одоо тэ утаатай, төгжрэлтэй, стресстэй ямар сайн сайхан юм харагдахгүй те. Тэгээл ингээл дандаа улс төрний юм бохир байдаг. Тэгэл нэг харагдангууд гоё солонгосууд гоё бүжиглээл те. Америкууд гоё сакс тоглоол гэдэг ч юм уу. Тэр юмнууд нь их гоё харагдаад байдаг. Тэдний гадагшаага үзүүлж байгаа тэр имижүүд нь үнэхээр гоё секси харагддаг. Тэнгүүд одоо тэр нь гоё юм байна гэж бодсож байгаа байхгүй те. Яг очингууд бас яг бас асуудалтай л та нийгмийн асуудалтай, арьс өнгөний асуудалтай. Тэгээ нөгөө нэг энэ юу дуу чимээний тэгээд өнгө үзэмжний одоо бохирдолтой noise visual pollution хүний сэтгхүүд бүр аюул хүчтэй нөлөөлт юм лээ. Монголд visual pollution аим шүү дээ. Наадмын үеэр ихэнх нөгөө нэг машинууд тэгээ хөдөлгөөн ер нь тийм багасаад гой болчихдээ шүү дээ. Улаанбаатар хот ингээд нэг цахаас нөгөө цахт юу байна гэдэг нь дундаа нэг олон машингуу гой харагддаг шүү дээ. Тэр үеэр яа ч юм нэг амар гоё happy байгаа. Амар гоё байдаг ш. Би Улаанбаатар тэр үед байх амар жинхэнэ fucking amazing. Амар гоё алдархлын амтыг мэдэрдэг те пицта. Хотод хот нь нэг машин зориулсан юм шиг байдаг те. Лимитээсээ хитрээгүй. Тэгээ нэг тийм олон шамбаалч олон байхгүй. Одоо тэгээ яг манай усыг яг Улаанбаатарын эдийн засаг яг харангуут яг юу юм бэ те? Юу ч шүү дээ. Зүгээр л яг импортны л бизнес байгаа ч Улаанбаатар. Импортны те. За гадаадын бараа оруулж ирж байгаа. Зарж байгаа. За тэгээд одоо нөгөө яг юунууд уул уурхайн компаниудаар дамжаад те одоо нөгөө их том компаниуд ч уул уурхайн одоо энэ оюутлогын эдэрт одоо ингээд юм юу нийлүүлдэг тийм ханган нийлүүлэх компаниуд байд юм бэлээ. Одоо жишээ нь 5 богд MCS одоо юу гэдэг нь те ер нь их компаниуд тэгдэг. Тэгээд өөртөө юм сервисүүд за харилцаа холбооны юм уу гэл те. Гэтэ бүхэл урсгал нь юм жоохон гадагшаа урсгал. Тийм шүү дээ. Гаднаас л хүн авч байгаа юм. Мөнгө оруулж ирж байгаа юм нь бол яг н түүх хийдийн те экспортууд байж байгаа. Тэгээд одоо өөр сайн экспорт гаднаас мөнгө оруулж ирэх бас юмнууд хийх хэрэгтэй. Тэгээд надад тэрэн дээр яг нөгөө нэг хамгийн ойрын хугацаанд хийж болох юмнууд гэх юм бол яг юм технологи IT юм нөгөө нэг юунууд солиушнууд болох юм санагдаж хамгийн дүтэн culture гэж жоохон юм хитрхи юу болчих. Яг гэхдээ тэрийг explore ерөөсөө хийдгүй юм санагддаг. Монголчууд ингээд нэг байглаасаа жоохон залах хүмүүс тэгээд олон юм хийхийн оронд нөгөө нэг тийм залах биш. Хамгийн залхууг итгүүлсэн шүү дээ. Итгүүлсэн тийм. Энэ дийлэхтэй нөгөө нэг өөртөө тэл ботсон байгаа шүү дээ. Тийм болохоор нөгөө нэг ямар нэг аливаа нэг зүйлийн нөгөө хамгийн дүт тэгээд хамгийн нөгөө нэг юм тэгээ хурдан шуурхаа хийж болох нөгөө айгүй сайн аргуудыг олсон юм шиг санагдаж байгаа. Тэгэхээр яг юм юмны шийдлүүдийг хийдэг ч юм уу тийм IT технологийн компани баг юм нэг Silicon Valley шиг тийм нэг төвтэй болол айгүй хөрөмжтэй болоо хүмүүсийн culture нөгөө сайн нөгөө крипто нөгөө crazy шүү дээ тийм солиорлоо шүү дээ хүн болгон нэг coin гаргаашаа тэгээ 9.11 IC coin маань хачаач юм гаргаашаа тэгээ тэгэнгүүт тэр дунд нь elf coin тэгээд тий айгүй хурдан ингээд асар олон coinууд гарчиж болж байна тий тэгээ elf coin бол coin биш шүү тий тэгээ тэнгүүт тий асар хурдан ингээд тэгээ шийдлүүдийн олоод ингээд coinууд хийгээд тий Монголд одоо 10 хэдэн биржүүд байгаа маа шин тий биржүүдийн хүртэл ингээд хийчихэж чинь тий тэгэхээр ингээд энэ технологийн талаас айгүй хурдтай хөгжиж болох юм гэж хаад. Тэр бас жоохон шууд нэг гадны юу яг ингээд давтаад алдаануудын жоохон давтаад байгаа юм шиг. Манайх одоо нэг одоо жишээ нь за IT салбар те ингээ харангууд дийлийнхэн за Монголд хийж байгаа юмнууд нь том компаниуд өөрсдийнхөө юу бизнесийг одоо илүү автомат болгох ч юм уу те илүү одоо нөгөө яахын тулд хүмүүст илүү амархан хүрэхин тулд ер нь дотоодынхаа юу руу чиглэсэн юм IT шийдлүүдтэй бүтээгдэхүүн үйлчилгээнүүд амар их гаргадаг. Яг гадагшаага дэлхий рүү зараа гингүүт дэлхий дээр ингээд юмнуудыг аль хэдийн хийцэн юмнуудыг бид нар оруулж ирээд байгаа юм. Яагаад зүгээр дэлхийд хийгээгүй юмыг яагаад хий гэж тэгж нэг юм
Сэтгэхгүй байгаа юм байна тий. Тэгээ бас нэг ийм байгаад байгаа байхгүй юу? За миний цаг болчихлоо. Би. Sorry guys Сэрүүлээ тавьсан юм шиг. За маань ганц юм тэгэл чи яв заяа. За. Нэг ийм байгаад байгаа байхгүй юу? Одоо бид нар ямар нэг юм хийх юм бол бидний дээр байгаа тэр удирдлагт байгаа хүмүүс эсвэл Монголд ингээ хөлөө олоод бүх юмыг контролтой хийсэн байгаа гаруудын ингээд ойлгохгүй толгоо нь хүрхгүй юмар бид нар олох хэрэгтэй байгаа байхгүй юу? Яагаад гэвэл одоо жишээ нь юу гэдэг ингээл би өөрийнхөө салбарт ингээл юм их гэл ингээл явангууд хүмүүс тэ ахын дүү чи нургаа хуглуулав. Наацхийн чинь тэ. Тэгэнгүүт тий нургаа зүгээр хуглуулав гэж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт ингээд энэ хүнтэй нэг юм яриад нэг юм бизнес байна ингээ тгийгээ тэгсэн чинь ингээ тэр хүн энэ хүн ингээ зөвлөж байгаа нэг юм байгаа байхгүй юу? Ер нь бол нааднаас чинь болж хүмүүс үхт юм а тий. Яагаад гэвэл одоо ингээд Монгол бүх юмыг гаднаас оруулж ирж байгаа. Хүмүүс нь ингээд аль хэдийн нөгөө нэг тэрийг ингээд контролдод сорцсон. Тэгээд тэрнийг нь эсрэг одоо Монголд үйлдвэрлэл ч юм уу ямар нэг юм хийх юм бол тэр хүмүүсийг зүгээр замаасаа зайлуулахын тулд зүгээр алдаг гэж байгаа байхгүй юу? Зүгээр энэ бол зүгээр conspiracy theory энэ төр бол биш зүгээр ингээд бодит кейс ууд байхгүй юу? Тийм. Цахилгаан машин яагаад саяхны хүртэл гараагүйтэй холбоотой ш. Цахилгаан машин чинь бүр 12 оны үед хийцэн байсан. Тэгэл хэрвээ цахилгаан машин гарцсан бол тэр үед яг ингээд бүр амар шаажсэн нефтний бизнес биш шүү дээ. Одоо манай JP Morgan өөдөг юм лээ Rockefeller. Тэгээ тэр факруудын яг гол яг хийж байгаа юмны эсрэг байгаадсан бол. Тэгэл нуруугаа хуглуулаа шааж байгаа байхгүй. За батаа яа. Тэгэхээр хамгийн гол нь амар ухаантай. Тэгээд гаруудын ойлгохгүй тоглоомоор л хэдүүлээ тоолох хэрэгтэй байх гэж юу бодоод байгаа. Яг үн дэлхийн ойлгохгүй тоглоомоор. Дэлхийн ойлгохгүй ч гэж ер нь дэлхийд одоо гоё шийдэл гаргаж ирэл. Тэгжиж одоо бид нар энэ одоо биднийг дээрээс нь дарж байгаа дотооддоо бид нар ингээд дарагдчихээн те. Залуу хүмүүсийн ингээд боломжуудыг нь айгүй ингээд юм цөөхөн. Нэг бол чи миний боовыг хөх. Нэг бол надад хошногдуул гэж аах те. Нэг баг тийм амар сонголж ятсан ёстой. Тэгээ боов хөх үү хошногдуулах уу те. Сонголт чиний гарт. Те. Тэгэхээр яг тэр ингээд бидний нөгөө нэг тархийг ингээд майнд фак хийгээд байгаа юм тэр байхгүй те. Яг ингээд тэрнээс ингээд жоохон холдож жагаад бүр ингээд дэлхийн майнд факийг ч гэсэн бид нар үүлээ хошоогоо те. Яаж бүр ингээд яг боддоор харах хэрэгтэй л да юм те объективны хараад за энэ яг ингээд за дэлхийд ямар технологи төгсөж байгаа одоо нөгөө нэг юу pest analysis гэдэг чинь те political economic social технологийн одоо энэ хүчин зүйлүүдийг те энэ бүх хүчин зүйлүүдийг харж байгаа дэлхийд ямар шийдэл гарч ирвэл дэлхий одоо хямарчаад гэх юм одоо энэ том гөрнүүд чинь ер нь бол ингээд дотооддоо бол ингээд тэр нь хямарчаад байгаа байхгүй. Одоо Орос бол бүр ингээд амар хямарч бүр desperate болцсон болол ийм хийж байгаа заяа. Хятад бас амар desperate байгаа. Америк нөө ресурс хэрэгтэй байгаа. Америк ч гэсэн амар одоо тэр ресурсууд хэрэгтэй байгаа гэж байна. Энэ улсууд ингээд том улсууд ингээд ийм хямрах гэх юм уу нэг ийм юм дутагдаад ирэхээр жижиг улсуудаа дээрлэх эхэлтэй байна л да. Тэг яг энэ одоо ийм үед одоо жижиг улсууд ямар тоглолт хийх вэ? Жижиг улсууд чинь яг бидэртэй адилхан зовлонтой байгаа шүү дээ. Тэр нь бол тэгвэл жижиг улсуудад бид нар ямар гоё шийдэл гаргаж өгөх вэ те? Бид нар том улсуудад шийдэл гаргаж өгөх гэдэг ямар ч хэрэг байхгүй. Зүгээр адилхан өөрсдөн шигээ зовлонтой гаруудад яаж бид нар тус болж бид нар тэднийхээ лидер болоод тэгээд энэ том буулынуудын эсрэг нэг жижиг хүүхдүүд нэг юу болоод нэг баг болоод те яг алхан цаашаа гэхдээ нэг юм алуулахгүй байх тийм юунд орох хэрэгтэй байхгүй те. Тэгэхээр яг тэр нөгөө нэг томчуудаа саана. Тэг ижил ийм сонирхолтой хоорондоо биенийгаа нөхдөг ч юм уу те. Яг иймэрхүү бас юг бодох хэрэгтэй байхаа. За тэгээ баярлалаа эрхэм өнөд наадамчтай агшаах. За тэгээ өнөөдрийн хамгийн сүүлийн үг бол асуулт бол боов өгөхгүй хойшногдуулах уу? Яг жоохон тийм л байгаад байна. Төлөө шууд дуусгах юм аа. Гөө. Мэдгүй. Сүүлийн асуултаа асуучлаа шүү дээ. Заавал дуусгалгүй шүү дээ. Дуусгалгүй шүү дээ. За өрсөнд баярлалаа гэсэн. За. Окей, bye. Баярлалаа. Өрсөнд баярлалаа. Nice. Good. Шууд үргэлжлүүлээд явчих. Окей. За сая тэгээд манай батаа орч ирээд явчлаа. Тамарч яриад явчихлаа шүү дээ. Тамарч яриад явчлаа. Юу ч ярьч. Үүдэн тавьчихсан. Баяр та. Энэ хэсгийг бүгдийн подкастэнд оруулах шүү гэж. Юу процессор бичсэн гэж шээ. Яа. За яг хөтэ мануал гош дундууламаргүй нөө зүгээр л хөгчийд хөгчсөн. Мэдгүй. Аль нь ч гой сонсогдохгүй надаа. Аль нь less painful. Хөхн less painful шүү дээ. За яг хөө тий хөхн less painful. Гэтэ
It leaves a taste. Чи багасаа хөөд сурсан маа шүү дээ. Амт өнөр. Чупа чупс багасаа л идсэн мэт. Зармаг уу. Зармаг. Popsicle. Тий. You trained. Тэг ингээл Монголтай адилхан Төв Азийн зөндөө мяа улсууд байна те. Биста Узбек, Казахстан, Казахстан лаг болж байгаа. Гэтэл Оросын юунд орсон. Оросын бич лаг орсон. Хүн амынх нь тодорхой хэмжээнд Орос хүмүүс байдаг. Их нь Оросоор ирдэг. Тэгэхээр бас Монголтой харьцуулах юм бол бас амар шалгал. Оросуудын хийж чаддаг хамгийн том зүйл гэхгүй те. Хүн амынх нь дунд нь Оросуудаа оруулах те. Орос имижээ сайн авч явдаг те. Яг нөгөө нэг юун дээр энийг хинтээ өрнөхтэй өдөр ярьжсэн бохгүй юу? Нэг зүгээр амар товчхон ярьчих. Яг ингээд нэгдүгээр дайн дуусаад яг эхний нэгдүгээр дайны дараа юу яасан бохгүй юу? Нэгдсэн үндэсний байгууллага шиг байгуулсан бохгүй юу? League of Nations гээд. Тэгээд тэр лалрууд нь юу ч хийгээгүй. Тэгээд тэр үед ингээд хоёр том агрессор байдаг. Нэг нь болохоор Япон, нөгөөх нь болохоор Герман, хоёулаа агрессор. Ингот ингээд тэр хоёр агрессорыг ингээд ерөөсөө учрыг нь олохгүй тэг ингээд байлгасаар байгаад нөгөө хоёр нь давраад дайн хийгээд ингээд амар болгон зоосмо байхгүй. Тэнгууд яг тэр яг давтагтаал юм л та. UN юу ч хийхгүй, НАТО гэл амар том цэргийн хүч байгаад тэг юу ч хийхгүй. Тэгснэ хоёр том агрессор нь нэг нь өнөөдөр НАТО цэргийн хөдлөхөөр болсон шүү дээ. Өнөөдөр тэг шууд сүрдүүлчихэж байгаа болохоор нөгөө нэг тэг та нар ингээд оролцох юм бол бид нар цөмдөө шүү гэд сүрдүүлчихэж байгаа болохоор тэгээд бас нэг detergent байгаа л энэ л шууд нөгөө нэг яахгүйгээр барих хэцүү юу? Шууд нөгөө нэг акшн хийхгүйгээр нэг тийм төлөвлөгөөтэй л үзэж байгаа л та. Альберт Эйнштейн нэг хэлсэн үг гэдэг шүү дээ. Дэлхийн 3 дугаар данд бид нар юугаар байлдахыг мэдэхгүй. Sticks and stones. Гэтэ дэлхийн 4 дугаар данд бид нар чулуугаар байлдана гэж үг үзсэн. Тий. Дол тэгэл кноп дараал. Чулуугаар шалцсан бол бид нар ялч магадгүй шүү буцаад. Би л багада чулуугаар байлдаж өссөн. Чулуугаар өссөн. Тэр Орс culture уу гэж. Чулуугаар Оросууд багтаа чулуугаар байлж тоглох. Тэр зүгээр л хүний зүгээр human culture. Neanderthal culture тий. Эста Neanderthal culture. Тэгээ байж олж левел зевсэг тий. Яагаад ч өнөөдөр уур барайж би орилмоор байт юм ста гэж. Өнөөдөр чи happy юм аа. Жохон айцтай байна. Зүвчтэр амар айцтай. Банаа айцсан уу? Гүү. Өчтөр ингээд митингээс гарчаад танканатаа талхаж идэг хөхгүй. Тэгсэн чинь ингээл зам амар төвчрсэн. Цагтаа ингээл зогцуулаад явган үний нөгөө гарцсан дээр ингээл амар зогссон. Тэгэл бүүн ингээл хүмүүс ингээл пэр хийгээл ноон гэл асан. Тэгэл нэг л даймаа болж молоод яасан юм мэдэхгүй нэг. Тэгтээ хүмүүс бүр солиорсон шүү дээ. Бензин колонк дээр ойчилж моочилж яаж байгаа юм гэдэг чинь Орос дайн хийц одоо бензин ингээд баггүй болно. Бензин болно. Дөнгөж заяа. Тэр хүмүүсийн сэтгэлгээнд ийм байгаа тоххой. Тэд нар банкад үргэлжчих юм бол дайн дуус нэг банк бензинээр яахчгүй тийм сэтгэлгээ байгаа байхгүй тий. Амар юм болсон шүү дээ. Бензлага авдаг. Гэтэ одоо жишээлбэл ингээл яг зүгээр сая би юуг хараад амар биширсэн л дээ. Талибанчуудыг хараад Brazilian motherfucker те sons of bitches те fucking British Empire-аас хойш ингээл дисчлээ шүү дээ. British Empire, Soviet Union те зөвл толботч дайрсан, англич дайрсан. Тэгэл давлгаануудыг ингээл тисээ шагаад байгаа байхгүй амар стак. Гэтэ нөгөө нэг олон улстай хилдэг нь бас амар том давуу тал та. Тэглэх юм. Яагаад хаяа Монголд ингээд төрсөндөө амар би уг нь бол айгу барахдаг байхгүй. Эртэд морины хэрүүл хэдүүлээ хийсэн шүү дээ. Гэтэ хаяа үнэхээр готрох юм аа биш та. Үнэхээр нэрээ. Хамгийн новшийн лалрын газар ямар ч юм escape байхгүй те. Одоо ингээд Оросод орж ирээд бид нэр сүүлийн үед бата за Орос хятад тойрч яах вэ? Ямар ч нэг тийм Монголд нэг тийм юм болохгүй ч юм шиг санагдаж байна уу? Тий. Яагаад? Тэгэл яг одоо нөгөө нэг тоохгүй geopolitically ингээ хараад улсаа харах юм бол тэгэл нэг хоёр том гүрний нөгөө нэг хавчуурга заавал байх хэрэгтэй болохоор. Яг хөө тэгээд аль хэдийн economically халаасанд нь орсон юм чинь нэг шаардлага байхгүй л байна л та тий. Оросууд ятууд одоо жишээлбэл бид нарыг эзлээд тэгээд баахан уурхаа муурхаа байгуулад ямар ч ялгаа байхгүй шүү дээ. Одоо авч байгаа хямдхан байрлалын байр. Тэр нөгөө юуг нь хараагүй одоо нөгөө нэг тий энэ орныг ядуу байлгаад тий бид нар өөрсдөө авах ятууд өөрсдөө авах шаардлагагүй өөрсдөр нь ухуулаад хямдхан авчия гэдэг бодлоготой юм чаа. Зүнгөө бодлоо шүү дээ.
Яг Монгол нэг ийм бачка шүү баг. Одоо Гэтэ ингээд нэг ийм sorry. групп нийлдэг ийм гарууд донд ингээд нэг ийм лүүзер бачка гэдэг дээ. Тэгэл тэр бачкаг зодчих болдгоо, анжиж болдгоо, нэг яач болдгоо нэг ийм дагаал явууддаг. Яг тийм шээж байгаа Бид яа. байдаг шүү дээ. 10 жилд ялангуяа. Капс. Dark чи тийм биш юм уу? Одоо чи тийм бишээ. Групп болгонд нэг группт харьяалагддаг хүн байдаг. Манд бол юм лоунер гэсэн чинь хилдэж нэлдэггүй. Гэтэ чамайг дээрэмдэх байсан биз дээ гэж аахгүй. Үгүй. Нэрийг дээрэмдээд нь штэ. Би стаар юу ч байхгүй болгоод штэ. Лоунер. Гэтэ би ингээд хярс гэж шаачна. Хятад Орос хоёрыг харахаар яг ингээд бидний ингээд ийм бүтээсэн мангас шиг санагдаад байхгүй тий. Бид нэр яг ингээд энэ талруудыг бий болгоцсон тий. Бидний ингээд тий одоо тэднэрт очруулсан тэр амар харгислал ингээд буцаж тий карма болж ирээд байгаа санагдаад байхгүй. Хятад бол яг тийм штэ тий бүр хашраа шаацтай. Бид нар дээр тэгтээ яг нөгөө нэг дайн болж ирэхгүй ч гэсэн яг нөгөө нэг үзэл бодол тарих угаалттай. Яг ингээд бүр нэг айцтай, үзэн ядалттай. Би та хоёр тэр юг ярьж илөө? Бээжин гэдэг тэр нэрний утгыг ярьж илөө? Яриггүй те. Ярьжсэн байхаа. Мартчих. Яг гоо Бээжин гэдэг чинь яг одоо нөгөө нэг би хятад хэлтэй болохоор мэдэхгүй байна л да. Тэгтээ болохоор мэдэхгүй байна. Хятад хэлгүй болохоор мэдэхгүй байна. Sorry 2P. Тэгээд яг гоо зүгээр нөгөө нэг Чингис хаанаас өмнө Алтан улс чинь одоо манж хүмүүсийн өвөг дээдсийн байгуулсан улс шүү дээ. Зүрчин. Тэгэхээр нь бас нүүдэлчтэй байгуулсан. Тэгээд ингээд яг зүрчин хүмүүс Алтан улсыг байгуулад тэрнээс өмнө бас китанууд байсан тий лав гүрнийг байгуулад тэгэхээр ингээд бараг тасралтгүй нэг 400 жилийн турш ер нь бол нүүдэлчтэй эрхэнд хятадууд байж байгаа. Тэгээд Мин гүрний үед яг монголчуудыг хөөж гаргасныхаа дараа Бээжингийг Пекин гэж нэрлсэн байхгүй юу? Бээжин. Тэр нь болохоор pacified north гэсэн үг заяа. Хойд нутгийг номготгосон гэсэн үг. Тэгэхээр ингээд нийслэл нь хүртэл ингээд хойд нутгийн лалруудыг бид нэр номготгосон шүү, хөөж гаргасан шүү гэдэг философи явж байгаа байхгүй. Тэгэхээр бас яг ингээд бид нэр л яг тэр новшнуудыг ингээд бүтээсэн юм санагдаад байгаа байхгүй. Манай нийслэлийг харсан чи Улаанбаатар Оросуудын нэрлж өгсөн. Яг айгуу гоё нэрлэлтэй. Надад бол тэр нэр айгуух таалагддаг. Баатар гэдэг нэр орцсон. Гэтэл улаан коммунизм символжийн явж байгаа байхгүй юу тий. Улаанбаатар гэхээр баг бид нар өөрсдөө биш тий улаантнууд нь тий коммунистууд ингээд бидний баатар юм шиг тий. Харин тий. Улаанбаатар. Гэхдээ би нийслэлийн нэрээ нийслэлийнхаа нэрээ UB ч юм уу тэгээд нэг товчлт дутагдав. Харин тий. Бүтээр нь хэлүүлсэн шүү дээ Улаанбаатар. Тэгээ одоо тэгэл яг зүгээр юу гэж санагдаж байна л та. Яг ингээд зөвлөлт холбоотой ус байх үед бид нэр ашигтай юм авсан шүү дээ. Оросуудаас зөндөө ашигтай юм авсан. Тэмбүгээ байхгүй болголоо хашаас тий. Зөндөө ч юм алдсан. Гэхдээ ингээд бид нэр хятад хажууд ингээд амьд үлж чадсан байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр яг тэр нэг survival юмаа ингээд бас нэг нэлээд хэдэн жил хангаж авах хэрэгтэй юм шиг санагдал байна л та. Яаж олон жил. Асар олон жил нөгөө нэг survivalist тий survive хийсэн болохоор нөгөө нэг дасан зохицох чадвар нь айгу өндөр хөгжсөн юм да тий. Тэгээд миний бодлоор яг сүүлд тэгж бодчихсон байхгүй бид нар ингээд ямар нэгэн зүйлд ингээд айгу урт нь дасан зогсчлоо тий. Одоо жишээ нь цалин хийвэрэж гэсэн юмны үнд орох юм бол тий. Пистайн ингээд үнэтэй болчих. Миний нэг авч уудаг ундаа чи 1000-аас 1500 болчих юм бол ямар үнэтэй болчих юм бэ гэж байгаа л тэгэл аваад сүүлдээ 1500-аар аваад тасчдаг тий. Яг нөгөө мэлхийшгүй байхгүй юу? Тийм. Тэнгүүт яг нөгөө нэг асар удаан хугацаанд нөгөө нэг ямар нэг одоо байгалийн тогтолцоонд те нөгөө нэг одоо дээсдээ суур амьсгалт те тэгээд янз бүрийн дайн дажин те дарлалуудад те тарих угаалтуудад ингээд дасан зохицоод амьдраа сурцсан. Тэр нь ингээд бидний нэг давуу тал ч гэсэн бас нэг сул тал болоо шатсан те тэнгүүт бүх юм одоо дасан зохицтой те нэг 7 хоног ч юм уу нэг хэдэн хоног бистаа ингээд яачлаа те юм үнд орчлоо ч юм уу те сквал тэр тэгчлээ энэ ингэчлээ гэжэл тэгэл яг ингээд зүгээр шаажд ш тэрнт тий хүлэн зөвшөөрчдөг эвлэрчдэг тийм байхгүй тийм байж чаддгүй улс орнууд бас айгу хөгждөг юм шиг тий одоо жишээ нь ямар нэг юм таалагдахгүй байх юм бол бүгд ингээд тий тэр таалагдахгүй зүйл дээрээ санал нийлээд гоншгонсоор угаад шийдэл гаргаад тий тэнгуүт яг ингээд бидний одоо нөгөө хүмүүжил төр лунгаач ирдэгтэй нэг эмхтэй хүн шиг шалчганлаа ягаад тэр сексист байх хэвээр те секс ийм эмзэг байна те эрэгтэй хүн бол ингээд те
Гүндүүгөө шаах хэрэгтэй. Гүндүүгөө шаах хэрэгтэй. Ингээ юмд насан зогцох хэрэгтэй тий. Ингээд ийм тэр бас нэг юм бас нэг тарих угаалтын нэг хэсэг юм шиг тий. Тэр бол яг манж тарих угаалт бах уу? Би бол яг хүн ингээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээ. Таалагдахгүй зүйлээ ингээд тий. Дуу олоо өгөнгөд шууд гоншгонсон тий. Тийм сул дорой гэж сэтгэлийн хатгүй болшаачдаг тий. Тэгээ тэр нь ингээд нөлөөсөөр хагаад зүгээр ингээд бүх юмд ингээд тасан зогцоод эвлэрээд амьдардаг. Тэгснээ давхар сэтгцэн эмгэгтэй тий. Ямар чи ямар сэтгцэн эмгэгтэй юм бэ? Хистерия гэдэг маань чамны видео үзүүлсэн шүү дээ. Нөгөө after school-ийн нэг линк явуулсан шүү дээ. Чи үзэлтэй. Чи үзээчтэй. Натаа явуулах юм ш. Мэдгүй. Гэтэ энэ орсуудыг ингээл өмөрөөл, орсуудыг ингээл дагаал муу хоёр дайнд хөөрнө гэдэг шиг ингээл баясаад байгаа лалруудыг бол үнэхээр ойлгохгүй. Тэр бол ямар ч боловсралгүй, ямар ч шүмжлэх сэтгэлгээ байхгүй те. Өөрсдөө их аюулгүй шааж ин л гэж бодоод байгаа юм. Монгол шаачна. Орсууд биднэрт дуртай байх, биднийг хамгаалах ямар ч шалтгаан байхгүй шүү дээ. Тэгээ хээрээс бид нар бол тэгэл те Орсыг Алтан ордны улсын үед тэгэл манай сургуулийн багш нар хүртэл тэр чинь нөгөө нэг Орс багш нар 4 жил олоод дуусаа сольдог байхгүй нэгчингийн багш нар. Тэгээд амар гой орнолоо очиж болтой. Япон руу очиж олно тий. Европ руу очиж олно. Тэгээд Монгол руу очиж олно. Тэгээд тэр нь болохоор нөгөө нэг ангийн сурагчдын нийлбэр дүн нь сайн байх юм бол гой газар очдог. Тэгээд Монгол руу ирсэн бол жоохон нэг 4 жил жоохон мяа шаачаад Монголд ирж ин тал шийтгэл шаацсан тий. Цүллэгт Сибирь өөртөө дургу зай Монголд амьдрах дургу. Яа тэгэхээр ингээд Оросын элчин ингээд нэг амар хашаатай тий. Тэндээсээ ингээд юу 10 цагаас хойш гаж болтгоо. Тэгээд 12-оос нөгөө орохтой болохоор 12 цагаас хойш оруулдаггүй. Тийм нэг шорон шиг ингээд тэр хүмүүс ч гэсэн буцаад нэг социализмдаа тий. Ороо шаацсан юм шиг тий. Социалист орнодоо социализмдаа буцаад ирсэн юм шиг санагдав. Тэгээд хоорондоо ингээд ярьж байгааг ингээд хаа ингээд сонсчингуудаа ингээд нууцаас ч юм уу яаж байгаа чи нэг самсгүй байдлаа сонсчингууд бүгдээрээ Монголыг моолж идэг. Бүгдээрээ монголчуудад дургу. Харин тий. Хөдөөний тий тэргүүнд гэж боддог. Тэгээ Орос сургуульд явж байгаа ихэнх хүүхдүүд бол дандаа нөгөө нэг бас нэг гайгүй тийм хүмүүс байгаа шүү дээ. Боломжийн айлын хүмүүс байгаа шүү дээ. Тэгээ тэнгуут бүгдийн л нэг юм сонио хөдөөний тийм зэрлэгүүд гэж боддог. Яг тэр бол ингээд чинээсээ л яг Оросуудын Монгол харж байгаа харах үнэлэл байхгүй юу? Үзэлтэй. Энэ яг тийм байхгүй. Гэхдээ хэрвээ тэгээд манай тиймэрхүү зүйлүүдээс болоод Оросууд дургуулсан. Тэгээд амралтын өдөр ингээд та нарт ингээд хоол өгнө ингээд гоё тэ ангаараа гоё хамт ингээ фан байна гэд нөгөө нэг сүмд авчдаг. Юуны ортодокс сүмдээ юу нөгөө 13-ын тэнд байдаг. 13-ын тэнд юу офицерийн тийшээ явах замд байдаг. Everyday-ийн тэнд байдаг нөгөө нэг Оросын нөгөө торговый дометр гэлтэй сүм байдаг шүү дээ. Цагаан тийшээ авчдаг. Тэгэл тэнд нэг отец хэмжүүл Александр байлаа сонирм биста байгаа шаа. Яг хараас яг Плестер цайтай шүү дээ. Профессионал Плестер. Тэр ингээл хоол өгөөлтэй ингээд жоохон ингээд юм номлолоо яриа шахаад тэгэж тийм байдлаар бас тарих угаад тэгээд нэг хэсэг бас бүр ингээд яг юм Christianity яг тийм Орсын ингээд соёлын талаар нэлээд тийм гүн ухацтай яасан тийм нэг юм хичээл орно гэж бүр төлөвлөгдөж ирсэн. Тэгээд яг хоо эцэг эхчнэр эсэргүүцээд харин тийм эцэг эхнэр нь эсэргүүцээд болцсон л та. Гэтэ яг тэнхэн байдаг. Тэгээд монгол хэл ингээд хүүхдүүдтэй заалгамаараа ингээд эцэг хэлэнгүүд ерөөсөө хүлээж авчихгүй. Тийм. Тэгэл Монголын түүх заахгүй ингээд одоо нэг хэл заахгүй тий нэг жил болгон ингээд тэр чинь нэг анги хүүхдүүд 2 ангитай байлаа гэхэд нэг 60 70 хүүхд ингээд Орос сургуулийн нэг анги дүүргэж байгаа гэхэд тэгэл тэр чинь ингээд нэг тодорхой хэмжээний Орос тий тарих угаалтыг ингээд өөртөө хацсан л оруулаа шүү тий тэр чинь ингээд Монгол түүх заахгүй Монгол өөрсдийнх нь түүхийг заахгүй тэгээд Орос түүхээ зааж байгаа Орос бүх нөгөө нэг уран зохиол тий зааж байгаа бүр ингээд цээжлүүлж байгаа тий. Тэгээд одоо Оросуудын нөгөө нэг литературууд нөгөө нэг юу уран зохиолын хичээл нь болохоор ингээд ном уншууллаа. Тэгээд тэр яагаад ингээд ийм өнцгөөс харж утсан? Яагаад энэ ном гоё юм гэдгийг юусоо заадгүй. Зүгээр ингээд цээжлүүл яар шагаа тий. Зүгээр энэнийг бичих шагаа тий. Яг хөө тэр бол одоо ингээд Монгол уран зохиолд бас орсон шүү дээ. Уусаа Монгол сургуулийн систем өссөн үсээгүй яг Орос школол дагж авч байгаа. Тэгвэл пропаганда ороо шагаад байгаа байхгүй юу хичээл биш. Гэхдээ яг энэ Оросууд бол нэр үнэхээр тарих угаалтыг багаас нь ингээд хийгээлэдэг тий. Би бол Оросууд бол үнэхээр яг ингээд
Зүгээр л хэрвээ ингээд орсууд амар сайн дуртай хүмүүс холмостой байх юм бол орсууд дуртай хүн байх юм бол зүгээр хүүхэлтийн киног л үзчихээ. Тэрэн дээр дандаа 10 жилийн гаргадаг бид нарыг дандаа ингээд нэг юм зэрлэг балмад лалруудаар ингээд төлөвлөлдөг хөхгүй юу. Бүр саяхан гарсан хүүхэлтийн шүү дээ. Энэ бол тэ 70 80 оны үед ингээд хүмүүс жоохон fucking openly racist байх үед гарсан биш. Сая гарсан тэр нэг тэнийг яваантай хүүхэлтийн харах юм бол монгол хүмүүс гардаг хөхгүй тэрэн дээр. Тэгээ бид нарыг дандаа ингээд нэг юм нэг дээрэмчин цэгаан лалрууд шиг те. Тэнгууд яг ингээд Орсыг яг бий болгосон хүмүүс нь бид нэр те. Тэгэл яг тэр Кевин Росс гэдэг байгаа тэр лалруудыг нь бид нэр яг тэр Батхааны үед эзэлчээд тэгээд organized болгоод лалруудыг улс болгосон хүмүүсүүд нь бид нэр байгаа тоххой юу. Тэгээ тэд нэр 200 300 жилийн турш монголчуудын те боовыг хөхөж бөхсдүүлж бистаа амьдарчаад одоо ингээд хүмүүст ингээд өөрсдөө нэг имиж бүрдүүлээ шаачлаа л та. Бид нэр та нар яах? Бид нэр та нарт culture өгдөг гэл. Тэгээ ингээд бид нар болохоор ингээд нэг манжийн үед те нэг буддын шашны үед нэг тэнийг дорой байх үедээ Оросод орж ирээд нэг жоохон барууны технологи өгсөн чинь тэрийг нь яг ингээд нэг тийм нэг fucking Prometheus те ингээд бурхтаас ингээд хүмүүст гал өгж байгаа юм шиг ингээд шаагаад байгаа байхгүй. I think it's fucking stupid заяа. Тэгээ ер нь бол писта ингээд яг бидний өөрсдөө хэр тэг хүчрхэг байсан, хэр ухаантай байсан, хэр мундаг байсан ингээд зүгээр мартаа шатсан. Тэг яагаад ингээд цагаан арьстай тэд нар олигтойч царайтай цагаан арьстай хүмүүс биш зөө. Би бол зүгээр Европын хамгийн fucking ugly fuck. Орос охтууд төөрхөн шүү дээ. Орос эмэгтэйчүүд эртхэн гэхдээ тэд нар чинь амар хурдан эмгэн болдсон шүү дээ. Тэ за fine Азууд бол тэ бүгдээрээ ингээд яг proportionally ингээд хүн ам тооцоод үзэх юм бол бид нэр хөөрхөн биш байж магадгүй. Гэтэ бид нар баг удаан хөшөрдөг хөхгүй юу. Оросууд бол тэгэл over 30 шууд эмгэн болдсон шүү дээ. So fuck them заяа. Тэ ариг тамхи баг хэрэглээрээ залуусаа. Тэгэл биднэрт арх зааж өгсөн, биднэрт бенж архитыг зааж өгсөн. Арх зааж бол өгөөгүй шүү. Бид нар угаасаа архичин байсан юм бил шүү. За бид нар архичин байсан байж магадгүй. Гэтэ бид нар хизээж энэ лалрууч архитгүйсэн байхгүй. Тийм байсан бол бид нар дэлхийн талыг эзлэхгүй шүү дээ. Тийм байсан бол бид нар тэгээ 2 3 мянган жилийн турш бид нэр successful те ингээд дараалж ингэж юм эзэнт гүрнүүд байгуулахгүй шүү дээ биш та. Тийм нэг тэгэнгүүт одоо бидний яг нэг юм тулгамцсан асуудал гэх юм уу те. Шинэ Монгол identity юу юм бэ? Монголчууд яг одооны монголчууд хин юм бэ гэдгээ дүр зураг айгу сайн бүтээгээд тэгээ томоор хараад те. Тэгээ ямар нэг юмнаас нөгөө нэг юм авах бол те заавал хайжээ те. Хамгийн түрүүнд аваад те хурдан шуурхаа аваад авах ёстой юмаа газ аваад тэгээд хайх юмнуудаа бол бүр хурдан те шийч өөртөө шингээхгүй хай гэдэг менталитеттэй байдаг ч юм уу те. Тэгээд өөрсдийнхөө нөгөө нэг одооны монголчууд яг хин юм бэ гэдэг те. Монгол хүүхдүүд ямар ах хэвтэй, Монгол өвөө эмээнэр ямар ах хэвтэй те. Монгол аав ээжнэр ямар ах хэвтэй гэдэг identity-гээ ингээд төгс ингээд те бүрдүүлэх хэвтэй юм шиг дор дорноо те. Миний хувьд яг ингээд Монгол гэж ярангуут ямар хүмүүс төлөвлөгдөг вэ гэдгийг эсвэл чи ингээд хааны газар гадаад хүнтэй танилцаад ингээд би Монгол гэж ярихад чиний өөдөөс тийм хүн ингээд илүү нэмсгэлдэг баймар байгаа байхгүй юу. Тэгэл Одоо жишээ нь би Унгарт нэг захиалагчтай уулзаад захиалагчтай хамгийн анхных уулзалтыг хийдэг байхгүй. Тэгэл юу яасан чинь нөгөө захиалагч ингээд намайг харчаал өөдөөс амар инээгээл тэг ингээд чи хаанаас ирсэн Японоос ирсэн үг гэшээд өгөхгүй шууд. Тэгсэн чинь үгүй би Монголоос ирсэн гээл тэгсэн чинь тэр хүний царай шууд хувраал амар сонин юм плейн царайтай болонгуутлаа Монгол юм уу nice to meet you гэшээс тэ. Зүгээр л тэр хүн тэр моментод би улсыгаа ямар амар юм дороо үнэлгээтэй байгаа вэ гэдгийг анзаарч байгаа хөө. Тэгэнгүүт хэрвээ би Япон гэсэн бол монголчууд нөгөө Унгарыг эзэлснийг юусаа мартдаггүй юм билээ. Аха. Ингээд Монгол гэхээр яг ингээд мэддэг, таньдаг. Тэгээд шууд царай монголчуудын царайг хараад тууд юунаас бол ер нь ялгад юм билээ. Чи Монгол уу гэж шууд асуугаа шаа. Түүх ярьсан уу? Ядаргаатай тест орж ирсэн түүх. Өрнөх. Монголчууд гээд захиалагч нь бараас нэг ярьж байна. Гэтэ одоо манай ч маж орлохоо бид нар ингээд сая Last 5-аас өгсөн. Үгүй тэр биш зүгээр өмнө Монголд нөгөө нэг Class Art Museum хийх гээд захиалагчтайгаа уулздаг байхгүй. Тэгсэн чинь захиалагчтайгаа уулзал яг уулзалтын өрөөнд орсон чинь өөдөөс ингээл амар инээгээл заяа. Аим гоо ингээл сайн байна уу наа тэр гэдэг чи хаанс ирсэн Японоос ирсэн үү гэшээд байхгүй наа. Тэр нөгөө би Японоос биш Монголоос ирсэн гэсэн чинь тэр хүний нүүрэнд байсан тэр инээсгэл бүх юм зүгээр алга болонгуутлаа Монгол юм уу за nice to meet you гэшээс шууд хай ваташи ва өрнөхөдэс гэлтэхгүйсэн. Тэгсэн чинь нөгөөдг нь амар Япон хэлтэй байсан дараа өөдөөс Японоор яриашсэн. Бас. Насай. Тэсэн баха анимэний юм дээрээ шахтна.
Тэгээд одоо нөгөө бидний identity бүтээх нь болохоор одоо тий яг хөө ингээд мөнгөтэй ч юм уу тий гой залуучууд байлаа гэхэд тэд нар ингээд бөөнөрөө нэгдээд тусдаа нэг хот бүтээх биш тий бас нэг л хашаа барайл өөртөө хаших биш тий зүгээр ингээд тийм тэр чинь хашаа байшин л шааж штэ ер нь одоо нөгөө салан тусгаарлах шагаад хуучин одоо нөгөө төрийн ортон хашаагүй байсан шүү дээ тий одоо ингээд хашааттай болцсон тэгээд гой хотгонууд баригдлаа гэхэд тий ингээд тийм гой хүүхдийн талбайтай гой ингээд дотроо сургууль дэлгүүрэн бүх юм байдаг гой хотхон баригдлаа гэхэд бүгдээрээ л юм хашаатай ингээд Монголын гой сайхан бүх юм л ингээд нэг юм хашаа босгож өөртөө хашдаг болцсон тий дор дорноо ингээд нэг юм хашаа босгодог тий тусгаарладаг тий хүмүүсээс зайлсхийдэг гадуур ингээд suburban гой амьдрэх юм бол бүх байшин ингээд өөртөө газрыг тий ингээд хашчдаг тий нэг юм яа ер нь би бинээсээ ингээд өөртөө тусгаарлаж хашаа босгож амьдрахаасаа илүү тий илүү хашаагаа нураагаад тий би бинтэйгээ хамт ингээд тий гоё юм coexist тэгээд гоё би бинээ хөгжүүлээд тий соён гэгэрүүлээд амьдруулах юм шиг тий одоо жишээ нь тэгээд тийм Баян-Бистанаар нэг хот байгууллаа гэхэд хин ер нь цэвэрлэгээг нэх юм тийм тэгэл гэр хорооллын хүмүүс нөгөө юм хийж байгаа шүү дээ үзээд байгаа бистакууд яармглөө нүгээд бүгдээрээ зүхтаагаад яарм гой шаачна гэдэг байгаа за яармгийн fucking замын урд талд нь барилгууд байдаг хойд талд нь гэр хороол байдаг шүү дээ ерөөсөй ойлгохгүй байгаа байхгүй юу гэр хорооллыг байхгүй болох нь энэ лалууч бас цухтаан гэж байхгүй энэ хүмүүсийг elevate хийх хэрэгтэй байхгүй энэ хүмүүс бүгдээрээ хамт зогсоод бүгдээрээ гоё болохгүй бол пистанараа яаж та нар гоё амьдрах гэдэг юм бэ хин ажлыг чи хийх юм бэ писта түрүүний инкулийн яран дээрээс ингээд инкулийн ярьсан бол амар make sense байгаа байхгүй одоо юу гэдэг ингээд Монголыг ингээд төсөөлөл ингээд хамгийн энгийнээр ингээд Монгол гэж төсөөлөнгүүд ингээд тал нутаг одоо төшийн хилдгээр морьтой Монгол давхаал те ингээл юунгууд толгоонд орж иж байгаа юм ихчлөө гоохоо те fucking ихчлөө те without any border те зүгээр хаашаа хүссэн газар руу яваал яг ингээл Монголын юунгууд ингээл хүмүүсийн толгоонд орж ирдэг нөгөө ихчлөөний улс уу гэдэг тийм ойлголтыг өгдөг байх юм уу те тийм үстэй одоо тэгсэн чи шууд түгжрэл тийм маань ингээ Америкт дээрэл ангийнхаа хүмүүстэй танилцж байгаа байхгүй тэгэл нэг хамгийн тэр дундаас хамгийн цагаан царайтай пистан ирсэн ээ чи Монгол юм уу ингээд та нар ингээ гэртээ морь унаад гэртээ амьдэрдгүү гэж мэг шахав. Тэр яг ингээ тийм Texan царайтай юу хаан тэгэл би чамааг бол ингээ те кобой малгай өмсөд бас морь унж байгаа гэж л боддоо шүү дээ. Тийм үү гэд зөрүүлээд тэгэж асуусахгүй гэсэн чинь тэгэл дугаалцсан. Би морь унаал юм зэрлгүүд гэж боддог те. Би бас нэг англи стонертэй таарладаг байхгүй юу? Тэгснэ тэр англи стонертэй таарлал юм аа танилцал монгол хэл ярьсан чи яг ингээд инкулээс асуусан шиг тийм ярьж байгаа байхгүй те ингээд гэрт амьддаггүй нэ тэр пистакууд how their fucking imagine те. Гэхдээ яг надаас тэгж асууж исэн англи амьддаг. Би Америкаас би Монголоос Америк мартагаа ирсэн шүү дээ. Би бол яг тийм л гэж хэлдэг байсан. Yes. Би мал дээр удаан байж үзээгүй. Би гэрт бас удаан амьдарч үзээгүй. Гэтэ би утлаа шаагаал тийм би гэрт амьдэрдэг. Нөө Монголд амар хайртай гадаад төс гэдэг. Монголд хайртай би яг тийм л дээ. Гадаад айгу удаан олон жил багасаа байсан болохоор. Гэтэ би ингээд хүүхдүүд натаас суухлаар би баг багта амар ичдэг байсан бохоггүй юу. Яг primary school байхдаа би амар ичдэг байсан. Тэгээд нэг удаа нэг сургуульд ингээд нэг presentation хийх болдог байхгүй юу. Ингээд хүүхдүүд дуртай улсаа сонгож аваад тэр улсын хатлаар ингээд ханын самбар момбар хийж so amazing. Би тэг Японыг хийжсэн заяа. Яг тийм бол би Монголоос ичээд. Тэгээ би Япон соёлд амар дуртай. Япон би хүмүүст яг Япон философид амар дуртай байхгүй юу. Бас Япон царайтай. Тийм, жоохон Япон царайтай. Тэгээд би амар Монголоос ичээд тэгээд би хийжсэн. Нэр манай Instagram-ыг таараа. Негатив даавар зураас Mongolians тэгээд шигийн зураг нагаа дахгүй байсан ч гэсэн хараарай. Бити харвстанараа. Та нараар дагуулах юм уу алрууд. За тэгээд let me finish the fuck story. За тэгээд юу яасан бохгүй юу? Би амар ичээд тэгээ би тэр үйл явдлаас бас би одоо амар ичдэг бохгүй. Гэтэ тэр үед би Монголоос амар ичээл. Pista fucking who cares about. Тэгээ тэр үед Дмитрий Речинский гэдэг нэг орс хүүхэд байдаг гэсэн заяа. Fucking hated that little fucking nigger заяа. Fucking hated that little fucking pale Russian piece of shit Ivan motherfucking stupid fucking asshole заяа. Гэтэ тэр үед Монголын түүх амар мэддэг ус байхгүй. Тэгээд
тэр хүүхд түүх амар сайн мэддэг байсан болохоор he used to hate me заяа. Тэгээ бит хоёр тийм найз биш нэг тийм хоёр лалрууд байдаг гэсэн миний байхгүй. түүний ясн шиш тэ. Би лөө салаавч гаргаал. Би нэг пистан ахууранд дуудаал бит хоёр хоёулахнаа сургуульд байдаг гэсэн байхгүй. Fuck that guy now. Гэхдээ яа. Тэгээд яасан мэдхгүй бут ч юм уу юу ч ямар ч гэсэн жинхэнэ нэр нь Дмитрий Речинский гэхдээ Дмитрий Маненко гэдэг нэрээр явдаг байсан. Тэгээд онгоцны дизайнер болно. Балтийн онгоц хийн, шинэ миг хийн гэж солиороо явааддаг байсан. Нэг тийм галар байдаг байсан юм писта. Тэгснэ би ингээд Монгол ингээл амар шити те Монгол ингээл амар хонь мал зал гэл тийм бодогдол. Тэгээ би ичээд юусоо хийгээгүй байхгүй. Тэгсэн чинь ингээл тэр ингээл хүүхдүүд тэр өдөр презент хийж байхдаа ингээл янз бүрийн Grenada-гаас ирсэн, Kenya-гаас ирсэн хүүхдүүд ингээл өөрийнхөө улсын талаар би тэгсэн чинь писта Японы талаар ярьж байна шаа. Тэгснэ тэр Дмитрий гэдэг тэр хүүхд надраа хурж ирснэ. Чи ингээд яагаад чи яагаагүй юм бэ? Why didn't you do a presentation about Mongolia гэхгүй юу? Тэгэл you would have put your country on the map гэхгүй юу? Тэнгуут ингээд би ойлгож байгаа байхгүй. Holy shit, this fucking Russian piece of shit. This squatting Slav motherfucker ингээд би Монголыг үзье яддаг гэж боддог байсан. Тэгээд энэ хүүхд баярлахын оронд ингээд надаас те чи яагаад Монголын талаар presentation хийгээгүй юм бэ гэж сууж байна. Гэ би яг бодчихсон байхгүй. Why am I not proud of Mongol те? Тэг би амар ичээд тэгээд би Монгол авчаад буцаж ирээд ингээд амар тийм ингээд шин ийм одоо харах өнцгтэй болоод тэгэл тэрнээс хойш ингээд хүүхдүүд надаас ингээд асуувал оо чи те яг 19 мөсдгөр ангид багт ингээд асуудаг гэсэн юм. Чи ингээд Монголоос ирсэн чи хонтой юу? Би хизээж fucking хонтой байгаагүй заяа. Би 1 сар 2 сараас илүү би хизээж гэрт амьдэрч үзээгүй. Наавс like yes байранд амьдэрдэггүй гэрт амьдэрдэг. Right? Би fucking морь ундаг. Би морь нэг сайн ундаггүй. Тэгтээ яг ингээд за морь ундагтаа тал нутагт байдаг зэрлэг стакууд ихээсээ илүү тэр лалруудаас ялгарх нь амар гол нь байсан байхгүй. Тэрүүгээр бахарх нь амар гол нь. Тэгээ тэрүүгээр бахархаж эхэлж ийж яг уу дараа нь ингээд те дараачийн левел рүү ахдаг ч юм уу. Гэтэ тэр миний хувьд яг миний амьдралын хувьд амар том чухал яг үе ихгүй юу. Тэгэж Монголоос ичиж Японоор презентацийн хийдэг. Тэгээ ямар газар бистаа ятаар хийгээгүй ашаахгүй те. Ятаар өнгөрөх юм юу юм шиг. Яг хөтөө би тэр стонер бааж иргэншэл биш. Байгаль тал газар тал нутаг байгальтай бидний байгаль. Гэхдээ би бол гэхдээ яг монголчуудыг соёл иргэншил бүтээгч гэж боддог байхгүй юу? Бид нэр бүтээгээд явдаг аашс те. Устгаад бүтээчээд явдаг тийм бүтээж өгдөг фаундейшнийг тавьдаг. За түүх ярихгүй. Гэхдээ ер нь бол мэчин юу лээ. Нэг Waveform гэлтгсэн Mongolia гэлтгсэн чинь нэг шар ирсэн ээ. Angoya гэж. UNCM African. Do I look African motherfucker? Тэгсэн чинь UNCM African гэж. Чи юу гэсэн тэлээ. I'm one of the Chinese motherfuckers гэсэн. Африк коллажлж байгаа. Азуудын tribe байгаад тэ бүр дээр үед ингээд Ангола руу нүгэд ирсэн. Тэгээд тэр ингээд Азуу тэрээ ингээд Анголад амьдардаг. Asian tribes. Хаана явж байгаад лээ нэг юм Angoyan Canadian юм хартаа найзлаад бидээр ингээд тэгээ би тэр сториг ярьсан чинь юу бас нэг тийм гай ярьсан манай хүнд болохоор ингээд Waveform гэдгсэн Angoya гэсэн Mongolia-гээс сонсцсон гэсэн юу юм Asian гэдэг. Яг тэрийг яаж найзлаад битүү шавж лээ. Yes. Yeah, you want more? Yeah. Тэгээд яг хөө зүгээр яг ингээл хаа явсан газараараа яг ингээл өөрийгөө би Монгол. Би одоо ингээд яг англиар ярихдаа I don't even like saying Mongolia. Яг ингээд sounds pussy зэ. Ингээ хаа say oh I'm from Mongol. It's just нүгд нь where? Mongolia. Би өөр тэгж хэлмээр байдаг байхгүй юу? I'm from Mongol. I don't even want to say I'm Mongolian гэж би хэлмээргүй байдаг байхгүй юу? I want to say I'm Mongol. Юу н тэгэж яаж ийтэй. Манай Монгол гэхээр ер нь Монгол гэдэг нэрээ гарах дуртай юм байл. Би анх яг чамшаад гэж те Монгол гэхээр яг юу байгаа л зүгээр л тэ Монгол гэдэг яг нэр нь хүчтэй болохоор та ингээд бүхэнтэй өмнө байсан юмуд нь хүчтэй болохоор чи заавал одоо бид нар юу юм те одоо юу юм гэдгээс илүү зүгээр л Монгол те хоосон юу ч чи тэрүүнд тайлбарлах шаардлагагүй Монгол гээд газрын зүрх дээр байгаа тусаар тогтоосон нэг улс байгаа те тэгэл Монгол enough exactly мань шүү дээ нөө нэг тэрийг бас нэг ойлгосон юм болохоор нөө Унгар яваад мань DJ-с аахгүй тэгээ мань ингээд хүмүүстэй танилцаад DJ гэх зайлуул ингээд амар олон хүмүүстэй танилцалтай амар олон промотер руу тэгээ клуб эзэттэй ингээд уулзаал өөрийнхөө нөгөө нэг микс эдраа явуулаад те би ингээд DJ хамаа гэл те тэгээ тэнгуут би тэр хүмүүстэй танилцдаа Монгол гэж
Тэгээ Mongolian DJ гэж ярьдаг шүү дээ. Тэнгүүдийнхаа юм exotic-тэй. Belly dancer. Манай толгойн exotic. Exotic. Яг зүгээр манай exotic DJ болсон гэж шээс тэ. Тэгээд ер нь бол яг зүгээр яг нэг тийм одоо ингээл одоодоо ингээл амьдрий те present амьдрий гэдэг. Тэгээд ингээд мань тоглолт дуусчаад ингээд нэг club agent болохоо те. The first Mongolian DJ who played in Europe. Гэтэ үгүй л ахalta өөр played юм бэлээ. Гэтэ мань хүн болох нь Монгол гэдгээ тодтсон юм л. Taki No Light гэдэг bass house тоглолдог. Гайд баг. Тэр болохоор нэлийн алдартай. Тэгээ хизээч өөрөө Монгол гэж промот хийдэг юм лээ. Тэгээд хамаа тэгж промот хийсэн. Nice. Good man. Тэгээ яг зүгээр нэг Монголын нэрийг гаргасан шүү. Юун дээр яг ингээл одоодоо ингээл амьдрий гэж ярьдэн шүү дээ. Би бас яг тэрнтэй айгу итгэдэг байхгүй юу? Тэгээ одоо яг ингээ presentтэй ингээ бай те одоо шиг өөрсдөө нэг зарим хүн ирээдүгөө төсөөлжтэй амьдарч олж ин зарим хүн ингээ өнгөрснөө одоо амьдарч хүмүүс байдаг шүү дээ. Одоо жишээ нь нэг MJ-ийн докюментари үзсэн бол тийм Michael Jordan те fucking яг ингээ одоогоо л яг ингээ эзэмшиж амьдардаг те одоо л ингээ яг амар шатдаг те ингээ те нэг шинэ өглөө бослоо те энэ өглөө амаргоо шааж энэ өдөр би бүр амар шаана гэдэг тийм менталитеттэй тийм хүмүүс байдаг. Мань бол тийм биш аахгүй ингээд. Мань бол жоохон dreamy ингээл ирээдүг бодоол өнгөрснөө бодоол те нэг тийм одоогоос жоохон холдох гээд байдаг аахгүй. Тэгтээ сүүлийн үед яг тэрээ ингээд жоохон болгохад одоо дооших гэж үзэж байгаа. Тэгтээ яг ингээд эцсийн цолгоны юм ирээдүйн юм гоё те ирээдүгээ бодож амжуул. Тийм гоё одоо ингэчих юм бол ирээдүйд ийм гоё болно даа гэж те. Тэгээ яг үндэ бидний амьдарч байгаа энэ нийгэм нөхцөл байдал ийм байгаа үед бол бид нар одоодоо амьдарч гэхээсээ илүү вижнтэй байгаа. Тэ бид нар юу бүтээж яаж өөрчлөлт авчирч чадах уу гэдэг дээр илүү анхаарч амьдрах юм бол илүү үр дүнтэй байхгүй юу? Тийм үстэй. Яг хөө зүгээр сая яагаад тэрийг ярьсан бэ гэхээр одоо дуусглаа. Пэч шээсээ дуустлаа шээсээ барай. Дуустлаа шээсээ. Энэ пивнес авах уу? Яа. Батхуу. Шээсээ махаа амар шээс үрдэж шүү дээ. Ийш аягалтаа андаа. Яг гэдэг байна. Стави яриага дуусгаад. Гинт ингээд тусаагаад яг хөө зүгээр юун дээр яг ингээд бидний одоо байгаа хүн чинь те одоо ирээдүйд нөлөөлнө шүү дээ те мэдээж одоо хийж байгаа үйлдэл. Гэхдээ яг бидний одоо юу хийж байгаа чинь өнгөрсөн сайгүй хамаатай болохоор би ингээд түүх мөх амиг чухал гэж боддог байхгүй юу? Тэгэхээр бас ингээл монгол хүмүүс бас ингээл өнгөрснөө айгүйх бодож явах хэрэгтэй л баг л та. Тэ Орос мэдчихнаар тийм өнгөрснөө мэдж байгаа. Орос ахнар гэж ярихаас өмнө бид суралцах хэрэгтэй. Тийм Оросууд бидний хувьд яг юу байсан бэ? Яагаад үгүй зүгээр Орос ахнар гэж яхаас өмнө яагаад эдгээр бидний ахнар болсон гэж бодоод тэрийг ингээд судлаад те. Ер нь яг өнөөдөр Оросын зөв гэж бид нар ингэж ойрлохын оронд яг Оросын зөв юм буруу юм уу гэж асуух хэрэгтэй байна. Яагаад гэж асуух хэрэгтэй. Зүгээр нэг юм балмад нэг тийм нэг жоохон сэтгүүгээр ингэж хандаад байгаа шүү дээ. Орос хүчрэх Орос мундаг шүү. Манай ахнар тийм биш та юу гэж ч үү. За дуусах уу биш та. Тэгээ.